Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Найруулагчтай нэвтрүүлгийн маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн дугаарт CTX сургуулийн урлаг утга зохиол судлалын багш, залуу зохиолч, шүүмжлэгч, нийтлэгч Чойдог Жанц хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. За өвлжөө тавлаг байна уу? Тавтаа сайхан байна. Сайхан үйлжиж байна уу? Сайхан. За ажил төрөл амжилттай. Тавтаа сайхан одоо эхний удирдлагын хичээл амраад. Ажиж байна да. За өнөөдөр ойлоос бичиж байгаа нэг улс тунхагласны баярын өдөр. Бас хүмүүстэй мэнд хүргэе. Тэгэл байх уу? Бодохгүй бас тий. Сайхан шинэ он гарах гээд тэмдэглэлт баярын өдөр бүгд сайхан баяраа тэмдэглээд харахад сууж байгаа хаа гэж бодож штэ. Тий. Бодохгүй бас шинэ он маань гарах гэж байна. Тэгээд чамайг өнөөдөр өрсний шалтгаан гэвэл ер нь 2024 онд энэ театрын иргэн тойронд юу болов гэх товчхон мэдээлэл хүргээд ярилцъя гэж бодоод ирсэн байна. За юун төрөнд хүндэтгэн өрсөнд маш их баярлалаа. 2024 он бол Монголын орчин цагийн драмын урлагт бол маш юм хөгжил хөдөлгөөнтэй уран бүтээлийн ариун ургацтай энэ жил байлаа гэж дүгнж болохоор байна. За бид бүхэн сайн мэдж байгаа энэ хавраас гэд яриа да тий. 3 сард одоо өмнө нь тийм түүх байгаагүй санагдчихээн. 4 драмын жүжиг зэрэг нээлттэй хийж тоглосон ийм одоо сар болсон. За уран бүтээлийн ариун байхаас гадна бас нэг тэмдэглүүлжтэй юм нь бол хувийн театрууд. За шин залуу уран бүтээлчдийн баг хамт олон бас төрөн гарсан. Ингэж одоо бүтээлээ шинээр тойруулж эхэлсэн бас ийм одоо ол зам бүтээж ил байлаа гэж хэлж болохоор байна. За манай орон нутгийн театр, чуулгуудын ч гэсэн уран бүтээл бас харин. За онцлог манай Завхан, Дорнод, Сүхбаатар, Эрдэнэт, Харангай, Үр хангаа гэд тогтмол одоо шинэ уран бүтээл үзэгчдэд толилуулдаг театрууд маань байна да. Энэ театрууд маань уран бүтээлүүд бас нээлттэй хийсэн, үзэгчдэд хүрсэн ийм сайхан жил болж өнгөрч байна гэж одоо судлаач болоод үзэгчийн хувьд их тийм баяртай багтаа гаралт өгнмээр байна да. За ашгүй. Тэгэхээр 24 он бол бас тайзны одоо салбарт гэх юм уу нэлээд өрхөө твшилттэй жил болж байгаа маань. За ойлоо яа. Улаанбаатар хотод маань ер нь хэдэн театрууд одоо үйл ажиллагаа явуулж байна. Талаар ярив. За энэ асуултыг одоо магадгүй 5-10 жилийн өмнө асуусан бол арай нэг өөр хариулт байх байсан баг. Одоо бол энэ асуултанд бол их тийм бардам хариулж болохоор байна л та. Нийслэлийнхээ одоо төв академик театрыг бид нэр одоо ингэж чагнаархаж сонирхож үздэг байсан бол одоо бол хүүхэд залуучуудын театр гэдэг одоо сэргэж гэхөө тэр хуучин байсан театр сэргэж одоо ингэж ашиглалтанд ороод за шинэ тутам бүтээлүүдээ ингэж тасралтгүй тавьсан. Энэ бол их том үйл явдал гэж бодож байна. Тийм. За үүний дараагаар одоо сүүлийн жилүүдэд тогтмол уран бүтээл төрөвж байгаа хувийн театрууд байна да. За манай хүүхдийн театр бас дурдах хэрэгтэй. Хүүхдийн театр, Эсийн драмын эрдмийн театрууд бүгд ингээд тогтмол уран бүтээлээ хүргэж байгаа. За хувийн театруудаас онцлох юм бол одоо Орфей театр байна. Одоо сүүлийн одоо 3-4 жилийн хугацаанд энэ пост драмын жүжигийг бол одоо тууштай. Монгол одоо хөрсөнд буулгаж танилцуулж гин гэж хэлж болох юм уу? Ийм сайхан бахархам хамт олон байна. За түүний дараагаар бас залуу уран бүтээлчдийн про театр байна. За энэ жил Шадар 3 цэрэг физикал драмын жүжигийг бас танилцуулсан. Өмнө жил Инэмтгийн хүн гэдэг жүжиг визуал драм гэдэг танилцуулж байсан сайн мэдж байгаа бид нар. За түүний дараа бас шинэ театрууд мэндэлсэн. За хамгийн отхон театр гэж хэлж болох байхаа Монгол театр. Тийм, Монгол театр маань бас 3 сард сонгодог бүтээлүүдийг бас сонгож аваад Клеопатра хэмээх түүхэн жүжигийг бас тавилаа. За манай мөрөөдлийн театр маань мөн тод хувцастай эмэгтэй гээд драмын жүжигийг мөн үзэгчдэд хүргэсэн. За ингээд харахаар гарын 5 хороноос халиад явчихж байгаа шиг байна тийм. Тэгэхээр ийм одоо баялаг нийслэлт маань бол их тийм баялаг би театр орж ирнэ. Одоо мэдээж би театраа бас дурдах хэвээр. Сүүлд Норо хүүхдийн байшин жүжигийг тавилаа. Ерөнхийдөө театрын боловсролыг, урлагийн боловсролыг олгох тал руугаа их сонирхолтой бүтээлүүдийг хийж байгаа юм театр шүү дээ. За ингээд баг зарим мартах шахаад байна шүү дээ тий. За ингээд юу цаалаа за юу байна? Улсын драмын эрдэмтэн театр, хүүхдийн театр, хүүхэд залуучуудын улсын театр гэж байна.
Афре театр, Фро театр, Би театр, 6 Монгол театр. Монгол театр. 7 болчихсон. 7 болчлаа. Тийм. Яг сүүлийн үед яг эрчимтэй уран бүтээл хийхгүй байгаа ч гэсэн Black Box гэж театр Мэдээж байгаа. байна. Тэгээд бас Зинжи театр гэдэг юм уу бас тийм төсөл явж байгаа. Үндэсний телевизтэй хамтарсан. Тийм. Уран бүтээлчтэй хамтарсан. Сонгодог бүтээлийг дунд сургуулийн хүүхдүүд тоглоод үзүүлж явах шиг байсан тийм. За тэгээд дээр нь одоо энэ хүүхдийн театрууд бас их олноор бий болж бүтээлүүд тавьж байгаа харагдаж байгаа юм. Тэг хүүхдийн театрууд маань одоо ингээд тодорхой цаг үеүүдэд ингээд бүтээлүүдээ хөргөж байгаа ч гэсэн ингээд олон янзын өнгө аясаар яг тэр одоо хүүхэд багчуудад зориулсан тэр одоо чиглэсэн бүтээлүүдээ бол их сонирхолтойгоор тавиад байгаа. Тэгэхээр хүүхдийн театруудын бас тэр хамт олон нэгдэл продакшнуудыг дурдах юм бол бас ингээд ер нь 10 Буппет хүрээд явчих юм шиг байна. Сүүл тэр Улаанбаатар одоо чуулган Улаанбаатар театр гэх юм уу тэдний тайзан дээр бас тоглогдчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө 10 бол гараа авчих шиг байна. Тийм байна. Ер нь оролцол бол тийм байна. Тэгэхээр энэ 24 он бол таны асуусанчлан бол манай дараамын урлагийн бол их түүхэн тэмдэглэгдэхээр их сайхан бүтээлийн жил болж өнгөрчээ л гэж дүгнж болохоор байна да. Тийм байна. Одоо ч нөгөө угаасаа зах зээлийн зарчим гэдэг шиг өрсөлдөөн нэмэх тусам уран бүтээлийн чанар сайжирна. Үзэгчдийн тоо нэмэгдэн уран бүтээлчдийн бас уран бүтээлийн чанар чансаа өсөх байх. Тийм. Одоо энэ чинь үзэгчдийн өөрсдийн оюуны хэрэгцээ, таашаал, сонголтоос шалтгаалаад өрсөлдөөн дундаас уран бүтээлчдийн маань одоо бүтээл олон өнгө аясаар л төрж гарч бий болж байна л да. Тэгээ өрсөлдөөн байна гэдэг маань өөрөө их тийм эерэг үйл явц тийм. Энэ маань одоо ингээд магадгүй урагшилсан ч юм уу ухарсан шүмжлэлтэй сайшаалтай олон талууд байж болох ч гэсэн ямагт өрсөлдөөн байна гэдэг бол өөрөө эерэг үйл явц юм аа гэж хараад байгаа. Тэгээ ерөөсөө л энэ хүн төрөлхтний хөгжих дэвших одоо амьдуулахын төлөө гэдэг шиг тийм ерөөсөө гол зүйл бол юм өрсөлдөөн шүү дээ тийм. Тэгэлгүй яах вэ? За тэгэд хоёулаа орон нутгийн театруудаа бас нэрлэлээ. Ер нь манай энэ орон нутгийн театрууд маань дийлэнх нь нөгөө хөгжимт дараамын театр гэсэн тодорхойлолтой явдаг. Дуулалт, хөгжимт жүжгүүдийг одоо хөвчлэн одоо голлох бүтээл болгож тавьдаг. За энэ дундаас одоо энэ жилд чинь Эрдэнэ хотын тэр хүүхд залуучуудын театр гэж бас тогтмол шинэ уран бүтээл төрүүлдэг. Хамтлагдаг. Үйл ажиллагаа сайтай. Гэж дүгнэхээр театр байгаа шүү дээ. Сүүл тэр амар сайдын тухай хөх төрийн бэрс гээд жүжиг нээлт хийж энэ онд бас үзэгчдэд хүргэлээ. За тэгээд тэр дархны театр маань ч гэдэг юм уу ингээд ер нь энэ театрын одоо бид нар нэг моцо олон улсын бас театрын наадмаараа бас хэмжээлж ярихад тогтмол олон улсын театрын наадмуудад оролцдог шин тутам одоо бүтээлээ баяжуулдаг ийм сайхан хамт олон бол энэ жилд ч гэсэн яг тэр амжилтаа үзүүлсэн ийм үр дүнтэйгээр өнгөрж ийн гэж бодож байна. Тий. Дорноовын театр бас нэлээд үйл ажиллагаа сайтай явдаг тий. Тэгсэн Дорноовын театр маань энэ жил нэг хотгтын бас тохиосон үргэлжилж байгаа. Өнгөрсөн жил тохиосон. Тохиогоод үргэлжилээд тэмдэглэж байгаа. За тэгээд сүүлд маань тэр Тэнгэрийн хотогт гэдэг нэрээр бүжгэн жүжиг. Бүжгэн жүжиг нээлт хийгээд бас Улаанбаатар хотод гэж тоглосон тийм ээ. Улаанбаатар театрын тайзнаа ярьж тоглосон. За ингээд олон талаас нь яриад байвал ерөөсөө их л баялаг байна да. Тэгээд тогтоод бас. Тэгээ. Яг нь юу энэ дээр энэ ажиглагдаад байгаа юм уусаа юу л байгаа л да. Орон нутгийн театрууд маань яг дуулалт одоо хөгжим драмын театр руугаа явж байгаа ч гэсэн ер нь гэхдээ л яг үнийг хэлэхэд бол бас хоцрогдолтой байгаад байгаа. Яг уран бүтээлчдийн одоо нөөц бололцоо гэх юм уу. Тэгээд тэр одоо техник технологи гэдэг юм уу. Ер нь бол хуучнараа ихэнх нь байгаа ах. Одоо аймагуд яг шинжлэгдээл явж л байгаа ах. Энэ бол яг цаг хугацааны хэрэгэлтэрэл явж ах шиг байгаа. Гэхдээ л бидний ер нь орхиж болохгүй анхаарах юм бол тэр 21 аймгийн театруудыг өсөөл илүү анхаармаар байгаа. Зөв нэмэлтээр ярих тий. Тэгэлгүй яах вэ? Тийш бас жоох анхаарлаа хандуулмаар л байна. Тий. Одоо тэр орон нутгийн театрын театр за тэр соёлын төвүүд гэдэг юм яг нь урлаг соёлын үйлчлэгээ үзүүлж байгаа газар тул мэдээж маш том дэмжлэг хэрэгтэй. Мэдээж энэ театрын урлаг гэдэг маань яг уран бүтээлчдийн зүрх сэтгэл эрэл хайгуул одоо бүтээлч оролцооноос гадна яхаар бодлогын өөрчлөлт дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа нь анзаарэгдэж идэг л да. Энд чинь нөгөө хамтын уран бүтээл. За тэгээд энэ урт хугацааны ийм одоо
алсын хараатай гэх юм уу ийм бүтээлүүд тавигддаг учраас үүнд бол ийм тогтолцоотой урт хугацааны тийм бодлого шийдвэрээр хөгжүүлэх юм бол энэ дөрөв хөгжил нь тууштай буюу доктортой явах боломжтой гэж одоо харагдаад байна л да. Тийм ба. Одоо энэ бүсчилсэн хөгжил гэж яриад байгаа. Энэ дээр бас тэр урлаг соёлын байгууллагуудыг яг яаж тусгаж байгааг бол би бас мэдээлэл сайн авах байгаа. Гэтэ бас арай жоохон өөр бололцоо бас бүртгэл байх гэж дотроо найдчихлаа. Тэгэл байх уу. Тийм. За ингээд яг хотод одоо жишээ нь Улаанбаатарт маань яг мэрэгжлийн одоо жишээ нь жүжиг, драмын жүжиг тоглоход одоо тийм акустиктай, тайзны одоо шаардлага хангасан гэдэг юм уу. Яг энэ театр бол үнэхээр тутмаг байгаад байгаа шүү дээ. Бас нэг хэлэхэд. Үнэхээр тулгамдж байгаа асуудал л да. Та үнэхээр онж асуулаа. Одоо бид хоёулаа түрүүн хувийн театрууд гэдээ яриад байгаа шүү дээ. Тийм. Бүтээл ингээд хийж байгаа боловч нөгөө тоглож байгаа газрууд маань бас нөгөө таны хэлж байгаа шиг шаардлага хангахгүйгээс ахгуулаад за тэгээд нөгөө түрээс юм болоод мэрэгжлийн бус одоо зарим тохиолдолд зааланд хүртэл шахуу тоглож идвэ шүү дээ энэ чинь тий. Тэгээ энэ бол үнэхээр одоо зайлшгүй асуудал болчиход байна л да. Зөвхөн одоо мэрэгжлийн жүжиг гэд хоёлаа бас онцлоод ярьж байгаа. Дээр нь зүгээр энэ авшин урлагийн шоу тоглолт гэд ярихад ч гэсэн одоо үнэхээр зарим ачаалалтай саруудад бол үнэхээр багтахгүй шүү дээ тийм. Одоо хідэн тайзан дээр бол багтахгүй байгаа. Одоо чинь тайзнуудыг одоо чинь нэрлэе л да. За драмын театрын тайз, хүүхлийн театрын тайз зэрэг нэгж яг энэ туслах нэмэлтээр орж ирж байгаа тайз бол за соёлын төвөргөө, үйлдвэрчин тий. Улаанбаатар театр, Эрцэнкач гэдэг юм уу. Яг хүүхд залуучууд улсын театр болохоор одоо бол мэрэгжлийн театр гэж явж байгаа. Яг энэ соёлын төвөргөө, үйлдвэрчин эднэр дээр л яагаад жоохон чихэлдэх маягтай ч юм уу. Улаанбаатар театр бас жоохон технологийн шинжилгээ хийгээд шатаахан болцсон байгаа. Тий, харахгүй технологийн шинжилэлүүд хэрэгтэй болчиход тэгээд уран бүтээлчд маань өөрсдөө ингээд түрээслэж тоглолоо гэхэд заавал нэмэлтээр бас таны төхөөрөмж аваад суйрлуулдаг. Тэгхгүйгээр тэнд бас бүрэн ашиглах боломж байдгүй ч гэдэг юм уу тийм ингээд асуудлууд гараад ирдэг. Тэгэхээр яагаад шин театрын барилга, мэрэгжлийн театрын таны шаардж байгаа ажлын стандарт бүхий ийм одоо нэг байр сав гэж яриад байгаа тийм сав. Үнэхээр одоо шаардлагатай байна л да. Одоо энэ чинь нийслэл маань бүр сая хагас хол гарсан дөхөн амтай боллоо. Тэгээд энэ залуучуудын одоо хүсэж байгаа нийгэм соёлыг үйлчлэгээ гэсэн масар одоо хурдцтай өөрчлөгдөж байна. Олон талаар хөгжиж байна. Тэгээд нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагынхаа дагуу бид нар энэ театр гэдэг байгаа энэ амьд сэтгэл хөдлөлийн орлогоо бас хүргэхийн төлөө яг таны хэлж байгаа ажлын юм олон талаар л зүйлсүүдийг хэрэгжүүлмэл санагддаг юм л да. Тийм. Ялцчуу татгалтай байгаа. Танаас бас асуух гээд байгаа нь яг ерөнхийдөө уран бүтээлийн чанар тэр жүжигийн зохиолын сонголт, найруулагчийн тавилтууд ер нь яг эцсийн бүлгийн агуулгаараа ер нь чанар хэр сайжирч байна. Бүтээлийн чанар гэдэг ярил илүү тогтоод ярьсан дээр авах гэж бодож байна тийм. За хавар тавигдсан тэр 4 жүжигийн тухай миний хувьд нэг тойм шүүмжигдсэн. Тэрэн дээр бол нэг 3 зангилаа асуудал байна гэж ингээд бодоод байгаа юм. Эхнийх нь энэ мэрэгжлийн театрын урлаг болоод одоо энэ одоо сонирхогч гэхөө одоо хэрэглээний тал руугаа entertainment тал руу одоо ингэж энэ хоёрын зааг ялгаа бас жоохон ингээд арилж бүдгэрэх ийм одоо аюул байна уу гэдэг нэг тал. Зөв. Нөгөө тал нь мэрэгжлийн уран бүтээлч гэдэг хүний тэр одоо мэрэгжлийн уран бүтээлчдийн одоо нөгөө юм чадвар энэ тухай асуудал. Ялгамжийн тухай. Тий одоо үзэгчдээс одоо ялгархгүй шахуу одоо мэрэгжлийн уран бүтээлчд гэж байж болох уу гэдэг те. Тэгээд багтаахан хэлэхэд. За дараагийн нэг чухал асуудал нь тэр одоо драматург буюу зохиолын асуудал очиж хамгийн суур асуудал. Энэ 3 дээр тулгуурлаад ингээд дүгнээд үзэхээр биднэрт шин тутам одоо бүтээл гарч байгаа сайшаалтай боловч суур асуудлууд дээр бас ярилцах зүйлүүд байна. Шин саяын тэр энэ хавар тавигдж байгаа 1984 шадар 3 цэрэг Клеопатра тод хуцтай эмэгтэй гэдээ ярихад одоо эхний 3 жүжиг нь гэхэд сонгодог зохиолоос
жүжигийн зохиол олгож хувиргаж бүтээл хийж яана л да. Гэхдээ тэр дундаа нөгөө юм мэрэгжлийн зохиолчийн алхмыг алхасгүйгээр хийж байгаа нь болохоор бас хэцүүхэн байгаа. 1984 бол ингээд зохиолч анхаарыг дамжсан. Яг жишээтэй тийм. Тэнгүүд Клеопатра шадар 3 цэрэг хоёрыг харахаар болохоор тусдаа ингэж нөгөө жүжигийн зохиол гаргаж боловсруулж тэн дээр ингэж зохиолч ажиллах шатн дээр жоохон дутмаг хандсан болов ажиглаад тэр нь цаашаа нөгөө зохиолын уран сайхан тус нөлөөлждөг. Ийм тал байна. За тод уцтай эмгтэй болохоор бас нөгөө юм зохиолын төрөл жанр дээр хувиргаж гэхүү өөрчилж ажилласан бас тодорхой хэмжээний бас ярих асуудлыг үүсгэсэн ч гэдэг юм уу те. Ингээд ярихаар бас асуудал байна. Шүмжлэх зүйл байна. Бид нарт мэрэгжлийн зохиолч, мэрэгжлийн одоо найруулагчийн яг бие даасан уран бүтээлийн мэрэгжлийн жүжигчин тэр одоо чадварлаг уран бүтээлчдийн хим хэмжээ гэдэг энэ ойлголтууд хамгийн түрүүнд чухал юм байна гэдэг зүйл ажиглагдсан да. Яг эндээс жоохон дүгнэх маягтай ч юм эндээс ингээ харахад юу л байна л да. Шүүмж гэдэг зүйл дутагдаад л байна л да. Ер нь бол одоо эдгээр ингээд нэгэн зэрэг жүжиг тавиад уран бүтээлч тийм уран бүтээлийг хийж байгаа ч гэсэн яагаад ингээд хуучин ч гэх юм уу яг тэр хэмжээндээ хийгээд байна гэдэг чинь шүүмжлэл дутуу байна л гэж ойлгох. Шүүмж гэдэг зүйл маань өөрөө яхаар уран бүтээлийн нэг хэсэг гэж явна л да. Уран бүтээл өөртөө шүүмжийг агуулж идэг гэж хэлж болно. Тийм ер нь бол. Тэгээ шүүмжлэл бол урлагийн тарих толгойн юм аа гэсэн бас амжтай өгнүүд энэ төр байдаг л да. Тэгэхээр шүүмжлэлгүйгээр урлаг хөгжнө гэдэг бол хүн юм сонсохгүй болж байгаатай л адилхан юм уу гэж бодоод байд. Хөнгөн чихгүй болж байгаа. Чихгүй толгой гэдэг шиг тийм болчихж байгаатай адилхан юм уу та гэж. Тэгэхээр шүүмж байж иж тэнд бид нар нөгөө өөрсдийн одоо ирж хайж байгаа зүйлийнхаа тэр хим хэмжээг тодорхой хэмжээгээр тогтоож харах, үнэлж мэдрэх, харьцуулж тодруулах гэдэг юм алхмууд нь өөрөө гарч ирдэг. Тэгээ шүүмж нь өөрөө бас урлагийн бүтээл юм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө юм урлагийн бүтээлийн тухай дахиад нэг урлагийн бүтээлийн төвшөнд ярилцж байгаа гэсэн үг байна бүгдээрээ тий. Тэгэхээр эн чинь бол юм салшгүй юм нэгэн цул юм ажиллагаа байгаад байгаа. Энэ тэгээд нөгөө алдагдчихаараа яхахгүй жоохон дур зоргын ч байд юм уу. Одоо тийм мэрэгжлийн хандлага жоохон тутмагших юм хандлагууд гарч ирээд байх шиг байгаа юм л да. Гэхдээ одоо манай театрын урлагт бол сүүлийн нэг 10 жилийн хугацаанд бол энэ театрын шүүмжлэлтэй бол харьцангуй бас өөр төвшөнд нээлттэйгээр бас олон талтайгаар бичдэг хүмүүс бол гараад ирсэн гэж би одоо бодоод байгаа. Одоо илүү энийг бүр ингэж чадваржуулах, бүлээн зөвшөөрүүлэх, аль аль талдаа тий сайжруулах, төвшин ахиулах ийм л алхмууд хэрэгтэй байна. Тийм байна, тийм. Яг нөө социализмын үед гэж ярих юм уу тэр уран сайхны зөвлөлчүүд юм уу ингээд олон шалгуураар орж гардаг байсан тий. Тэр чинь бол яг уран бүтээлийг хязгаарлаж байгаа ч гэсэн давхар тэр шүүмж нь бол дотроо өөрийгөө агуулаа явж исэн байх. Одоо бол бид бол арчсан нэг мэрэгчлөөний үзэлтэй хүмүүс бол ер нь юу хийсэн ч хамаагүй л хийж байна гэдэг шиг. Гэхдээ яг ийм мэрэгжлийн жүжиг, мэрэгжлийн тайзны урлаг гэдэг бол бас юм зэнзүртэй шүүлттэй байх хэрэгтэй маа гэдэг юм одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй бид нар тийм. Хаана хүлээн зөвшөөрөөд одоо нэг уран бүтээлчдэн ч хүлээж аваад шүүмж бичиж байгаа хүмүүс нь ч гэсэн тэрийг ихтгэл төгс тийм айжчихгүй тийм бүрэн дүүрэн бүр өндөр түвшинд одоо бичих шаардлагатай болж ирж байгаа юм л да. Урлагийнхаа онлыг түүхийг тэг одоо цагт нь болж байгаа энэ зүйлүүдийг нэг холбож хамтд нь ярьдаг учраас яг нөгөө юм хамгийн одоо нөгөө идэвхтэй ийм үйл явц өрнөдөг тийм салбар байхгүй. Зөв гоё ингээд байнгын идэвхтэй ингээд буцалсан гэмээр тий. Одоо бас яг чиний үед хэлж чинь яг урд нь бол нөгөө бацаахан багш яг одоо гэсэн бичиж байгаа тий. Одоо болохоор залуучууд гарч ирж байна. Тэгээд давхар одоо сэтгүүлч нар маань бас энэ хэвлэл мэдээллийн салбарууд өөрсдөө бас орж ирж ихрээ бичдэг сэтгэл тий комент пост болгож бичдэг болсон. Одоо үзэгчид өөрсдөө ч бас их пост сэтгэлээр бичдэг болчиход байна шүү дээ тий. Тий одоо энэ шүмжиг яг англиад ярил бас өөр зүйл ярих байх л та. Төвшнгөөр нь тий. Одоо энэ чи яг бүр мэрэгжлийн онлайн шүмж гэх юм одоо нэг юм төвшин байна л да. Одоо бүр яг мэрэгжлийн эрдэм шинжилгээний сэтгүүл тийм олон улсын одоо
том одоо эрх бүхий тийм одоо сонин сэтгүүл агентлагууд мэрэгжлийн одоо тийм зүйлд хэвлүүлдэг. Мэргэжлийн өгүүлэл, онлын өгүүлэл гэж шүмж гэж байна. За одоо бид бүхний одоо бичээд байгаа гэж хэлэх үү? Уншиж байгаа энэ мэргэжлийн судлаач багш нарын бичиж байгаа төрөл зүйл бол ихэнх хандлага нь одоо сонин нийтлэлийн шүмжүүд гэж хэлэх юм одоо. Тий хэвлэл мэдээллийн тийм шүмжүүд байгаа. Нэмэх нь сошиал шүмж. Тий тэр нь яг дараа нь орж ирсэн. Тий дараа нь орж ирээ. Дараа нь тэр олон нийтийн тэр сэтгэгдэл ревю гэдэг байгаа тий. Энэ хариу реакц үзүүлж байгаа энэ одоо мэдээллийн одоо энэ талбарууд байна да. Энэ маань одоо дараагийн юмсны төвшин болоод ч юм уу орж ирэх юм шиг байна. Тэрэн дотороо бас их олон янз тий. Ингээд олон нийтийн сүлжээ учраас одоо бас яг ингээд барьж авахд их төвхтэй. Тий. Маш том одоо юу мэдээллийн одоо юу явж штэ. Олон талт тийм. Гэтэ тэр нөгөө үзэл бодлоо тийм одоо яг ингээд тогтоогоод яг энэ нь яг зөв гэлжлээ ч юм уу. Энэ нь яг одоо барих хэрэгтэй байна гэхэд их төвхтэй. Яг тэрийг бид нэр ингээд ахиулаад судлаач нар нь дахиад нэг хэвлэл мэдээллийн сонин нийтлэлийнхаа төвшөнд нэг гаргаж ирээд бүр ахиулаад тийм онол мэрэгжлийн одоо арга зүй танилцуулсан ч гэдэг юм уу тий. Шинэ мэдлэг түгээсэн ийм шүмж өгүүллүүдийг бичих хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ ерөнхийдөө төвшин гэж яриад. Гэтэл бол аль аль нь л байж байгаа угаасаа байж ч байгаа ийм л зүйл. Гэхдээ энэ сошиал орчны энэ зүйлүүд маань яг эргээр харуул одоо номын клуб, киноны клуб энэ төргээл их олон төлөвчдийн клубүүд тэр дотор ингээд нэг хилэлцүүлэг өрнөж байгаа нь өөрөө их сайн зүйл юм гэж бодод байгаа. Одоо энэ хилэлцүүлэг өрнөхөө ерөөсөө байчаад байгаа байхгүй юу? Одоо энэ мэрэгч судлаачдын хооронд ч гэсэн ингээд нэг шүмж гаргаж тавилаа. Тэр нь одоо ингээд хүлэн зөвшөөрч байгаа юм уу? Эсвэл дургуутж байгаа юм уу гэдэг мэдэгдэхгүй. Яг таг болчихдог. А тэрний хариуд нь ингээд юм бүтээлч хилэлцүүлэг маргаан одоо хариу өгүүлж тийм үү те. Ийм зүйлүүд бичээд өрсөлдөж одоо мэдлэгийг бүр ингэж шүүмээр тийм шүүж баталгаажуулж ингэж одоо үзэгчдэд бүр хөргөдөг бол илүү сайн баймар. Одоо өмнөх одоо түүхээ харахад бол манайд бол уран зохиол энэ кинон дээр бол юм бүтээлч маргааны өгүүлэл хариу өгүүлэл гэсэн юм бас тийм соёлтой гэх үү? Одоо төрлүүд байсан байна. Одоо чинь сошиал дээр бол одоо нөгөө соёл гэдэг манаас хэцүү шүү дээ. Хамаагүй дайрдаг, хөв хүн рүү халддаг те. Гэтэл тэрнээс арай өөрөөр бүтээлчээр одоо яг сонин хөвлөлөөр бие бинтэйгээ ингэж эргэцүүлсэн хэлж байгаа шиг одоо нөгөө жинхэнэ яг аль нь юу вэ гэдгээ шүүж гаргаж ирдэг. Ийм зүйлрээс ормоор байгаа. Тийм байна. Өшөөл бүгдээрээ л залуучууд энэ одоо утга зохиол урлаг сонирхож байгаа, шүүн сонирхож байгаа залуучууд бол бүгд нэгтдээ бичмээр л байна тий. Тэгээ нөгөө нэг залуучууд юм нөгөө рэп, хипхоп нөгөө дис гэдэг шиг тийм шүү дээ. Яг энэ дундаас ч өөрөө бас ингээд тэр нь өөрөө хөгжил болоод цаашаа болно гэж сайжирч явах. Тий. Салбар яахгүй тий. Бас урлагийн салбар гэж чийдмэн тодорхойлцлоо шүү дээ. Тий. Одоо энэ дээр яхахгүй тэр нөгөө юм бүтээлч хилэлцүүлэг одоо нөгөө диалог өрнүүлнэ гэдэг. Тийм зүйл хэрэгтэй байгаа. Тэгээ одоо уучлаарай. Нэг зүйл нь яг хав салбар гэхээр яг энийг одоо жишээ нь хамгийн нуруундаа үрж авч явах нь одоо утга уран зохиолын салбарынхан болчиход байна уу? Эсвэл театрынх нь өөртөө бас хүмүүс бэлтмээр байна уу? Яг эсвэл сэтгүүлчдээс өөртөө ингэж энэ тайзны урлаг сонирхдаг хүмүүсийг оролцуулах юм уу? Яг ингэж чиглэлийг яаж авч явах вэ? Аль салбарынхын илүүдэлгүй авч явмаар. За та бас маш чухал асуулт асууж байна. Түрүүн би 10 жилийн өмнөөс арай нэг өөр болсон гэд хэллээ шүү дээ тий. 10 жилийн өмнөөс яагаад өөр болсон бэ гэд түрүүн би хэлэв гэхээр тэр соёл урлагийн их сургуулиас 2014 онд анх зохион байгуулсан юм аа. Тайз дэлгэцийн шүүм жүжиглэгийн улсын уралдаан гэдэг. За. Одоо ч ингэж цувралаар явж байгаа. Жил болгон болдог. Тэнд нэг тийм том хөшүүрэг болсон гэж хэлэх юм аа. Хоёул дөрвөн бодлогын тэргээд ярьлаа шүү дээ. Тэнгүү тэр маань нэг тийм шууд нэг данхайсан том юмнаас эхэлдэг юм байна л да. За. Маш чухал ингээд хөшүүрэг байхад тэнд ингээд хөдөлгөөнд оруулж болдог тий. Тэнгүүд тэн дээр яг театрын шүүмжийн улсын уралдаан гэж зарлцсангууд яг одоо энэ тухайн үед бол төв театр дээр хамгийн их бүтээл тоглогдчихсэн. Тэр төв театр тоглогдсон бүтээлүүдийн тухай шүүмжүүдийг ялангуяа залуучууд маш их хэмжээгээр одоо сонирхож бичиж орж ирсэн. Бүр ингээд гайхмаар гэж хэлэх юм уу та. Ийм одоо бөөнөр орж ирсэн.
Тэгээд тэндээс би ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр тэнд бол дийлэнх нь таны асууж байгаа шиг утга зохиолын анги төгссөн, утга зохиол судлаач, бас сэтгүүлч ийм одоо залуучууд дийлэнх нь байсан. Тэгээд тэр залуучуудын бичиж байгаа шүмж нь бол яхаар авахгүй нөгөө зохиолоо илүүтэй бариад тэр талаасаа илүү ингэж хараад тэгээд яг нь хариулга тайз ингээд яриад явдаг ч юм уу тийм. Дийлэнх нь тийм байсан. Тэгээд тэр бол эхлэл байсан тийм. Тэгээд одоо ингээд наашил сар яваад жил ирэх тусам илүү театрынхаа шүмж рүү ойртоод байгаа. Тэгээд уран зохиолын хэлийг илүү барьж ирсэн бол яванда театрынхаа хэл рүү илүү ойртоод. Яг театрын хэлээр театрын шүмжийг бичих хэрэгтэй юм байна гэдэг энэ чиглэл рүү ойртоод ирсэн. Одоо тэгэнгүүт яг ингээд театрын хэлийг, театрын илэрхийллийг мэдэрдэг судлаачд нь ингээд тийшээ илүү хандаад төлхөө бичээд ингээд эхэлж яана л та. Тэгээ таны асуултанд юу гэж хариулах гээд байна вэ гэхээр ер нь бол суурин тэр утга зохиол судлал нь бол их зөв юм шиг байна шууд бодоод байгаа. Зөв. Ягаад гэвэл тэр зохиолын задаргаа, зохиолын судалгаа тэндээс дараагийн тэр нөгөө тайсны тусдаа мэдээж бүтээлийн үйл ажиллагаа явж шүү дээ. Тэр их эхэлдэг юм байна. За тэгээ мэдээж утга зохиолын тэр суурьтай хүмүүс маань театрын урлагаар бас сайн мэрэгших хэрэгтэй болж ирж байгаа. Тэр нариулагчийн урлаг, тэр зураачийн урлаг, жүжигчний урлаг тий тэр гэрэл шуум бүгдийг мэдээд тэгээд бичээд ирэх юм бол жинхэнэ сайн нөгөө сайн буюу мэрэгжлийн шүүмж маань гарч ирэх гээд байна л та. Одоо сэтгүүлчдийг та бас дурдж байна. Урлагийн одоо чиглэлээр бичдэг сэтгүүлчд маань бол ингээд жүжигийн тайм, киноны тайм, номын тайм энэ бичдэг шүү дээ. Тэр хүмүүс маань ч гэсэн яг дагнаад ингээд тууштай ингээд театраа бичээд эхлэх юм бол тийш ингээд нэмж суралцж болно шүү дээ тий. Суралцаад ингээд эхлэх юм бол яг өөрсдийнхөө үндсэн тэр сэтгүүл зүй, утга зохиолынхоо мэдлэгэн дээр тулгуурлаад театрын шүмж рүү ингэж гүнзгийрэх бол боломж бол байгаад байгаа. Энийг бол би бүр өөрөө одоо бүр жишээлж баг хэлж болно л доо. Миний хувьд бол яг утга зохиолоос суурь аваад тэгээд төгсөнгүүтээ урлагийн сургууль багшлаад тэгээд театраар ингээд зэрэг бичиж сонирхож эхэлсэн. Тэгээд сүүлийн одоо 9-10 жил театрын шүмжийг төлөхөө ингээд бичсэн байна л да. Тэгээд тэрийг ингээд сүүлд ингээд таймлаад ингээд харангуут яхаарахгүй ингээд тэгэхээр яхаарахгүй утга зохиолын шүмж бичээд байсан. Театрын шүмж бичиж байгаа гэж бодож байсан боловч утга зохиолын шүмж бичээд байсан. Одоо бол тэрийг арай өөрчлөөд театр өөрийн хэлтэй, өөрийн бас илэрхийлэх хэд маяг зүй зохис зөвлөд байна. Яг тэр нэг нь илүүтэй баримталж гаргаж ирья гэдэг энэ зүйл рүү орж байгаа. Тэгэхээр одоо бол театрын шүүмж хөгжих хамгийн одоо энэ таатай хөрс одоо манайд бий болж байгаа гэж хэлэх гээд байна л да. Одоо энэ олон театрын одоо баг зарим нь үзэж, гүйцэж амжихгүй юм гоё баялаг уран бүтээл донд жинхэнэ судалгаа шүүмжлэлч л одоо өрнөх хэрэгтэй болоод байна л да. Одоо бүр заримдаа хорхоо үрж штэ бүр ингээд шинэ тутам бүтээл гарч ирээд бичих юмсан гэдэг тий. Гарч ирээсээ жижиг тавигдаасаа гэдэл тэ хүлээгээд байждаг. Одоо нэг гадныхны маань нэг одоо зарчим байгаад байгаа ш нэг од өгөөд үнэлгээ өгөөд том сэтгүүлүүд юу гаргаад том одоо тэр мэрэгчлэтнүүд гэх юм уу бүр тийм хүмүүс байгаад байна те. Бас тэдрийг харахад бас утга зохиол ер нь сэтгүүлч тийм агентлаг сүртэй хүмүүс байгаад тах шиг байд юм байна лээ. Яг зарим продюсерууд бас байд юм шиг байна. Яг уу энэ дэр нэг ороход одоо чинь бид нар чинь нэг эдрийг илүү төвхөтэй болоход нэг Монгол хаан жижиг маань тэглээ шүү дээ. Одоо англи тоглогдоод тийм редакцаас тийм үнэлгээ аваад байгаа шүү. Үнэлгээ авлаа, инглиэд доод авлаа гэж ярьдаг шиг. Одоо бид нар бас энийгээ нэлээ хөгжүүлмээр юм шүү. Тэгэд хүлээн зөвшөөрөгдөж од өгдөг болоход одоо бид нар юу таталтай байна. Тий энэ дээр тэр юуг вишдэг юм уу? Тэр одоо үнэлгээний систем рүү ороход бол боломжгүй юм бол байхгүй. Гэтэ энэ дэр нөгөө юм тогтмол уран бүтээл ингээд хийгдэж байдаг. Гэтэл нөгөө тогтмол тэр судалгаа шинжилгээний үйл явц нь нөгөө тогтмол бас дагаж явах хэрэгтэй байна тийм. Хосорт мэдэж болохгүй. Тэгэнгүүт нөгөө юм тууштай бичиж байгаа хүмүүсийн маань тоо гэдэг маань бас асуудалтай болж байгаа тийм. Падурын бат сайхан багш гэд хэллээ. Нэмэр сүрэн профессор одоо гаан хоёр профессор ч гэдэг юм ингээд стал нэр гарын 5 3 манай Ахмад Гондовын судлаач нар байж гин. Бас бүгдээр яг тогтмол бичиж ийн нөхөр бас бичихгүй л байгаа тийм тийм. Тэнгүүд энэ тогтмол бичдэг энэ салбар маань өөрөө бас хүчрэх гэж жээж энэ салбар маань өөрөө арга зүйн хувьд маш баялаг болж ээж мэдлэгийн хувьд одоо маш гоё юм
шинэлэг зүйлийг түгээдэг болж байж гэмээр тэр нөгөө үнэлгээний зүйл маань хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх төвшөнд хүрэх юм болов. Тэгэхээр энэ дээр биднэрт таны хэлж байгаачлан театраар бичдэг судалдаг хүмүүсийг тэр дахиж сургах, мэрэгшүүлэх, нөгөө салбарын хооронд нь тийм ээ ойрт болох энэ зүйлүүдийг хэрэгтэй байгаа тийм. Заавал одоо мэрэгжлийн сургуульд олон жил сурахаас илүүтэй тэр сургалтууд одоо театрын шүүмжлэг, киноны шүүмжлэгийн сургалтуудад хамруулад тэгээд энэ магадгүй биднэрт юу хэрэгтэй юм шиг байгаа маа. Эхний ээлжинд бол энэ судлаачдын нэг юм багч байдаг юм, шүүмжлэгчдийн клубч байдаг юм. Бүр одоо агсан төвшнээ. Тэд нар нь бүр ингээд өөрсдийгөө батлан харуулсан юм одоо бүтээл үйл ажиллагаа явуулаад тэндээсээ буцаагаад тэр үнэлгээний системүүд рүү ингээд хүлээн зөвшөөрүүлж хамруулал илүү зохистой юм шиг одоо санагдаад байдаг. Тасаа Монгол хааныг дурдлаа. Я харахгүй энэ жил маань хоёулаа тойм ярьж байгаа учраас бас онцлог уран бүтээл бол я харахгүй. Тэр Монгол хаан жижиг маань одоо Лондон тоглолоо, Сингапур тоглолоо, одоо Японд тоглох гэж байна гэдээ бас мэдээ яваад байна. Үнэхээр бас манай үндэсний бүтээл бас гэж дэлхийд бас нэр дурсгаад явж байгаа бас содон амжилтууд. Энэ юусоо маш том юу л дээ. Маш том амжилт баг нөгөө онцлог үйл явдал уус ялч юм уу гарцаа юм дэлхийд гарлаа шүү дээ. Лондон тоглосон хувилбарыг бас бичлэгээр үзсэн. За зүг. Тэгээд энд ирэхэд нь үзээд харьцуулаад нэг юм богинохон бас шүмж сэтгэлдээ битсэн. Тэгээд тэндээс юу анзаарчихсан бэ гэхээр гадны уран бүтээлчтэй хамтраад ингээд тоглоод эхлэнгүүт тэр уран бүтээнд бүр их хүч хэрэгжсэн байна. Бүр илүү сайжирсан байна. Тэр тайзан дээрх тэр үйлдэл үг хэл тэр гэрэл дуушгам ерөөсө бүгд нэг команданд орчихсон. Ямар гоё зэгцтэй, илэрхийлэлтэй тэр тайзан дээрх тэр хайрцаглал одоо тэр биеийн үйлдэлээр үзүүлж байгаа тэр тоглолтууд бол үнэхээр одоо өөр төвшөнд бол хөрсөн бол харагдчихлээ л дээ. Тэр нь ч одоо ингээд дэлхийн үзэгчдэд бас таашаалтайгаар хөрж байх шиг байна. Юусе тэр амьд тайз гэж би онцож хэлмээр байна. Монгол хаан дээр бол тайз нь нөгөө мөнхийн нөгөө юм хөдөлгөөнд оршдог буюу нөгөө бүжигчдэр шийдчихсэн учраас тэгээд тийм агшин бүр ингээд агшин тутамд үйлдэлүүд явж идэг. Тэр үйлдэл тутмаас нь ингээд бид нарт сонирхолтой тэр санаа ирж идэг гэх юм уу. Энэ утгаараа Монгол хаан бол үнэхээр онцгой бүтээлийн одоо энэ зам мөрийг бол гаргаж байна л та. Тийм. Ерөөсөө юмны эхлэлийг тавиад ингээд нөгөө шан татчихна гэдэг чинь ерөөсөө бидний хувьд бол маш баяртай онцлог үйл явдал байна. Яг нь тэр уран бүтээл дотроо тэр чанар чансаа юу гэдэг тэр мэрэгжлийн хүмүүс угаасаа шүүмж бичгэн бичсэн байгаа. Гэхдээ биднэрт бол эхний ээлжинд гадагшаа гарсан нь чухал тий. Тэгээд тэр гадны үзэгчид хүлээж аваад танхим дөрөв үзсэн нь бидэрт бол одоохондоо чухал хангалттай байгаад байгаа байхгүй. Бас нэг онцлогтой энэ намар цагийн нээлт бас болоод өнгөрлөө. Драмын театр маань 2011 онд тавьж исэн одоо томоохон бүтээл төрийн шагнал хүртсэн бүтээл гэж одоо хэлж болох хаа. Найруулагчийн төрийн шагнал хүртсэн шүү дээ. Тэнгэрийн хүү хэмээх одоо цог мөнх зохиол Наранбаатар найруулагчийн бүтээл. Тэнгэрийн хүү жүжигээ одоо сэргээж одоо бараг л цоо шинээр шахуу дахин үзэгчдэд хүргэлээ. Шинээр гэдэг маань уучлаарай энэ нэг юм агс нөгөө драмын театр маань засвар хийгдээд танхим болох шоу шинжилэгдээд өшөө тэр дууны дугуйлт нь сайжирсан байгаа шүү дээ. Тийм хоёулаа тэрийг яг татчихж шүү. Тэгээд яг тэнгэрийнхөө орж ирээд ингээд шин тавилт орж ирсэн. Тэгээд чинь юм мартаад санаад байгаа нэг яхаар бодвол баялаг л учраас тэгээд байх шиг байна тий. Олон үйл явдал болсон учраас яхаар үзгэрийн танхим олон танах төхөөрөмжийг бол шинжилгээ хийгдэж засвар хийгдсэн. За тэгээд тэн дээр одоо хавар бол Ана Каренина жүжигт явсан намар тэнгэрийн хүү жүжигээ бүр шин юм одоо бүрэлдэхүүнээр одоо үзэгчдэд хүргэлээ. Бараг өмнөх бүрэлдэхүүнээс 2-3 жүжигч нь л орсон байсан харагдсан шүү. Тэгээд бараг л дан залуучууд голцоо оролцсон юм одоо шинэлэг уран бүтээл гэж одоо тийм шинэлэг уран бүтээлийн хувилбар нь гэж хэлэх юм да. Одоо гол дүрд нөгөө Эрдэнэ бэлэг жүжигчин тоглодог байсан бол одоо шинэ хоёр жүжигчин орж иж байгаа тийм. Гэх мэтлэн гэрээ бүгд солигдсон. За тэгээд өмнөх одоо тавилтаас найруулгаас бол нэлээд тийм одоо цомхтгсон зарим зүйлийг бас хувиргаж өөрчилж найруулсан
иймэрхүү өөрчлөлтүүд бас их харагдана лээ. Дөрүүдийн бас тоглолтууд дээр олонний хэсгүүд дээр бас цохих хэмжээгээр дэглэж найруулсан бас шинжилж оруулсан зүйлүүд бас их анзаарэгдсэн. Тэгэхээр энэ ер нь бол томоохон юм туйсын түүхэн бүтээл үзэгчдүүд бол маш таатай сайнаар хүлээж аваад 9-10 сард олон удаагийн тоглолт хийлээ шүү дээ. Дээр нэг шинэ залуу уран бүтээлчдийн хамтын томоохон одоо уран бүтээл гэдэг утгаараа их олзуурах шүү дээ. Санагдаж байгаа юм. Яг нэг залуу дараагийн үе юм төвч түргэн орж ирсэн. Тэр яг одоо тэр дараагийн үеийг өөрсдөө харуулж байгаа гол хороолуудыг авч үзэгчдэд өөрсдөө одоо ингэ шинээр нээж харуулж ингэ танилцуулсан ийм бүтээл боллоо гэж бас онцлог нь зүйтэй байна. Тэгээд Тэнгэрийн хүү жүжиг маань одоо Монгол улсын нийслэлд болох гэж байгаа Митим гэдэг одоо олон улсын фестивалд 25 онд нийлж хийж тоглоно гэсэн тийм тоглоом болсон тийм. Тэгэхээр ч одоо Монгол хаан жүжигийн дараа хоёр дахь жүжиг маань Тэнгэрийн дараагийн бас үндэсний бидний одоо өв соёл түүх төр тулсын түүхийг харуулсан том бүтээл маань дахиад баруун руу Европ руу гарч ийна. Үзэгчдийн бүтээл болж байгаа гэдэг бол бас нэг сайхан онцлог үйл явдлаас болж байна тийм ээ. Түрүү хойлоо нэг шүүмж дээр би нэг юун дээр нэг юм би бас одоо энэ жоохон хүүхдийн юм шүү. За хүүхдийн мөрөдөл шүү. Би бас ингэж бодод. Одоо манайд редакцууд бас том сайтууд байна. Том гэх юм уу да одоо ер нь жоохон чадвартай одоо санхүүгийн бас боломжтой болсон ийм сайтууд хэвлэл мэдээллийн байгууллагууд маань яг тэр урлагийн чиглэлээр бичиж байгаа сэтгүүлчтэй давхар энэ шүүмжийг нэлээ шүүмж рүү оруулаад одоо чинь цалин үлсгэр нэмэлт шүүмжид дээр нэмэлт одоо урамшуул болгох юм уу нэг иймэрхүү зарчмаар бас жоо эдийн засгийн хувьд дэмжихгүй бол бас л нөгөө нэг ажлынхаа хажуугаар тэр чинь нэг жүжигний шүүмж бичээд үзээд хэд хоног суугаад ингээд тархиа боловсруулууд байна давхар ажиллаа энэ өглөө гэлсэн мэдээтэй байх ч юм уу тийм иймэрхүү нөгөө нэг ахын зовлон гэх юм уу ийм зовлонгууд манд байна. Тэгэхээр энийг одоо манай хувийн хвшлийнхэн маань бас өөрсдөө яг энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд маань телевизүүд ч байсан болно шүү дээ. Ер нь болох байхгүй. Яг тэр урлаг тайм бичдэг сэтгүүлчтэй чиглэлээр нь идэвхжүүлээд нэмэлт одоо урамшуул юу гэдэг. Эсвэл ажил бусад ажлын чөлөөлдөг ч юм уу. Нэг хүүхдийн мөрөөдөл юм да. Нэг ингээд яг тэр юм шүүмж бичиж байгаа сэтгэл юу бичиж байгаа залуучуудыг дэмжмээр байна. Уран бүтээлчдэд дэмжмээр байна гэж бодоод байгаа. Тэгэхгүй бидний л нөгөө нэг хуучны л нөгөө зарчим ажлынхаа хажуугаар өөрөө нөгөө хоббигоор л واخгүй өөрөө тий бас ингээл болохгүй л бичгээл ингээл махраал тэр чинь яагаад тэгэхээр байнгын бичиж чадахгүй байгаа шалтгаан энэ байгаа واخгүй тий сайхан мөрөдөл байна тий одоо судлаач хүний хувьд сонсоход бол таатай тий зүйл байна тэгээ бас л нэг үнэлэг нь асуудал л та бид нар урлагаа үнэлнэ гэж сая яриад байдаг тий гэтэл нэг урлагаа үнэлж бичиж байгаа хүмүүсээс бас үнэлэх асуудал тийм байна шүү дээ. Үнэхээр л нэрээ шүүмж бичлээгээд судалгаа хийлээгээд тий тогтмол үнэлгээ ч юм уу тийм ажлын байр зах зээлийн орчин үдэж дутмаг тэр нь одоо яг ингэж албажаагүй гэж хэлэх юм уу да тий тийм бүтцэд ороогүй юм зүйл байгаа шүү дээ. Одоо энэ театруудад маань яг утга зохиолын ажилтан одоо урын сангийн эрхлэгч гээд нэг юм ажлын одоо байр бүтцүүд байдаг. Уг нь судлаач гэдэг уг нь амар юм шиг байгаа тийм байна. Тий судлаач гэж амар юм шиг байна. Зохиолч судлаач гэх тий хамт татгаад ч юм уу. Тэгэхээр таны хэлж байгаачлан энэ хэвлэлийнхэн бан бол энэ яг бичлэгийн шагнал гэж одоо өгдөг баг. Тэрийг бол өгдөг байх гэж бодож байна. А бүр онцлоод таны хэлж байгаачлан бүр энэ мэрэгжлийн урлагийн бүтээлийн тухай шүүмж нийтлэл ярилцлага одоо сурвалжлага тий тайм юу гэдгийг яг шүүмж талган шүү. Тэрний зүгээр маркетинг биш тий тэглээ инглик гэх биш яг алдаа оноо юм байна гэсэн. Тийм бүр тусгаалсан тий тусгаалсан юм байна. Тэрэн дээр нь дэмжлэг гэдэг дээр бол тийм байж болохгүй гэж би хөдөө бодож байна шүү дээ тий. Одоо нөгөө юм хувь ажилтан хувь одоо сэтгүүлч судлаач хүнийг одоо хөгжүүлнэ шүү дээ. Хөгжүүлнэ аль талдаа юм гээд бүтээлчээр үлдэхэл ийм ажил яаж болох байх л та гэж бодож байна л та. Уг нь магадгүй энийг анхааруул соёлын яам ч юм уу бас өнийн чиглэл рүү бас жоохон анхаарал хандуулмаар л байгаа. Урлагаа хөгжүүлэх гэвэл давхар судалгаа шүүмжээ хөгжүүлэх хэрэгтэй. Одоо нэг сургуулиуд дээр чинь бол урлаг судлаачийн ангиуд байгаа. Гэтэ яг урлаг судлаачаар одоо бол Монгол Улсын их сургууль,
соёл урлагийн сургууль одоо төгсөж штэ тий. Урлаг судлаач, утга зохиол судлаач гэдэг мэргэжлүүдээр тий. Тэг яг төгсөгч маань очиод зүгээр бас нэг агентлаг өөр яг чиглэлээрээ биш өөр ажил хийгээд явчихж байгаа. Харин тэрийг л ярих гэдэг тийм. Ингээд 4 жил судлаач гэдэг төгсдөг. Тэнгүүд яг нөгөө гараад ажлын байр, зах зээлийн орчин нөөрөө айгу хязгаарлагдмал гэж хэлэх үү тий. Өөрөө бол яхаарахгүй нэмэлтээр хийх болчиход байгаа юм л та. Өөрөө нэг үндсэн одоо хэвлэл мэдээл одоо өөр юу гэдгийг салбарт ажиллаад яг өөрийн тэр сурсан эзэмсэн зүйлээ болохоор нэмэлтээр гаргаж хийх болоод тэр нь одоо үгдээ нэг юм үндсэн ажил баймаар байгаа. Тий болцоод байгаа уг нь тий. Энийг бас одоо энэ одоо юу л байдаг бах та. Одоо түүний хоёулаа бодлого гэл үгүй гараад ш. Тий. Бодлогоор л одоо тэр нэг театруудад нь орон нутгийн театруудад орон тоог нь нээж өгдөг ч юм уу. Театр болгоны хажуудал нэг тийм судлаач, зохиолчийн оронтоо энэ төр байлгаж ээж энэ ядаж нэг жоохон тогтворчих юм болов гэсэн бодол төрж байна. Дээр нь түрүүний ярьдаг хоёлаа тэр нэг шүүмжлэгчдийн клуб холбоо онтер нь бас нэлээд хуваараа хөгжихөөс гадна бас нэг одоо жоохон дэмжлэгийн бодлогын нэг юутай холбоотой байвал тийм зүйлээс холбоотой нэг харьяатай бас байж байгаа юм бол нэг уулзаад суучих газар нь баймаар байна, ажлын байр нь баймаар байна. Тийм. Тэгээд нэг төлөвлөгөө чиглэлтэй ажилтдаг болоод ирэх юм бол арай өөр болох байх гэж бодоод байна шүү дээ. Тийм. Тэгээд театруудын хажууд тийм ажилтнууд байвал за энэ жилийн төлөвлөгөөнд ийм жүжигүүд байна, ийм зохиолууд тавигдах гэж гингүү тэр клубийн тэр зохиолуудыг судлаад хэлцдэг ч юм уу тийм. Өөр урьдчилаад ингээ найруулагч нь ямар хүмүүс байна, найруулагчийг давхар судалж идэг тийм. Урдны бүтээлүүд нь ямар байсан байна. Одоо энэ удаа яах гэж байна гэдэг юм. Шүүн судалгаач цаг хугацаа уг зориулах тусмал чанар сайжирна. Тэгэл байх уу. Тэгээд яг энэ шүүмж ярьсных энэ жилийн бүтээлүүдээ ингээд дүгнэж харахаар бид нарт нэг зохиолын их тийм орон зайн тийм сонирхолтой тийм зүйл нь хийгдэж байгаа шиг. За жүжигийн зохиол юм. Одоо сүүлийн жилүүдэд бид нэр бол ингээд дандаа хөвчлэн сонгодог зохиолыг жүжигийн зохиол болгодог ч юм уу. Сонгодог бүтээлээс одоо жүжигийн зохиол төрүүлж бичих гэдэг юм уу. Нэг юм хувиргасан бичвэрийн одоо нэг юм зохиолын шатанд илүү анхаарал хандуулж байна л да. Тийшгээ илүү одоо монголчлох хашуураад байна гэж хараад байна. Тэгээд энэ яг мэрэгчлийн төвшөнд хийж байгаа хүмүүс байна. Яг тэр инсценерог тэр одоо сэтгүүлсэн бүтээл гэж хэлэх юм одоо тийм. Тэр бүтээл. Одоо сэтгүүлсэн бүтээл чи өөрөө бүр хүлэн зөвшөөрөгдсөн одоо ийм номинац болчиход ш төрөл болчиход байна. Энийг бол би нэг шатыг харж байгаа. Одоо 1984 гимзэм одоо энэ амьдрах уу гэл хамгийн сүүлийн жишээ тий. Ингээд сонгодог гадны бүтээлүүдээс санаа аваад сэтгвлээ дахиад нэг зохиол гаргаж ирээд бид нар бүтээл хийгээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ маань өөрөө нэг хөгжлийн нэг юм алхмууд юм болов гэж харж байгаа. Магадгүй бид нар өөрсдөө яга зохиол бичихгүй байгаа юм. Бид нар хувиргаж гадны зохиолыг хувиргаж бичиж болоод байгаа юм бол өөрсдөө яга жүжигний зохиол хувиргаад бичиж болохгүй байгаа. Өөрсдийнхөө зохиолыг ч юм өөрсдөө ингэ бичиж болохгүй байгаа гэдэг чинь. Гэтэ энэ бол ингэж нэг юм аман дээр шүмжлэх юм биш юм шиг байна. Магадгүй дахиад нэг хэдэн жилийн дараа яг энэ гадны сонгодгуудыг хувиргаж бичиж байгаа энэ туршлаган дээрээ энэ амжилт дээрээ бид нар өөрсдөө яг үндэсний сайн жүжигний зохиол бичиж гарч ирэх, сайн жүжигний зохиолч төрөх ийм алхам л одоо ингэж боловсрогдож ч юм уу ингэж ахиж явж байгаа юм болов гэдэг юмыг бол хараад байгаа юм. Тэгэхээр хоёулаа магадгүй дахиад 2-3 жилийн дараа дахиад тойм ярьж хэрвээ суухаар болох юм бол зохиолын төвшин бол ийм болчтой гэж ийм ярьж байгааг бол үгүйсэхгүй байх бодож байна л да. Одоо бол ингээд хувийнханч дээр улсын театр манч дээр ингээд орчуулгын бүтээл рүү хошуураад байгаа юм шиг. Харж магадгүй тий. Магадгүй. Гэхдээ энэ бол нөгөө юм заавал тийх ёстой ч гэдэг юм уу эсвэл тэгээд байгаа нь болохгүй байх гэдэгтэй ерөөсөө тийш. Үнэхээр сайн бүтээлтэндээс гаргаж хийж болж штэ. Тэгээд тэр гимзэн бүтээлийг онцломоор байна. 84 амьдрах уу Клеопатра гэсэн ингээд шин туршилтууд хийж байгаа байхгүй тий. Сонирхолтой ингээд үзэгдлүүд гарч ирээд тий. Энэ дараа нь санаа оноо болоод дахиад гоё шийдэл болоод магадгүй нэг залуу зохиолчдод сан шийдэл өгөөд ингээд үндэсний жүжигийн нэг сайн бүтээлийн тесрэлт хийх тэр нөхцөлийг л одоо ингэж бүрдүүлж байгаа байх гэж хараад байгаа шүү дээ.
сонгодог зохиолч одоо чинь 100 жилийн өмнө ч юм уу тий 200 жилийн өмнө 300 жилийн өмнө зарим бүр 400 жилийн өмнө тавигдсан зохиолууд байдаг тий. Тэгэхээр тэр зохиол бичигдэх тухайн нийгмийн цаг үеийн асуудлууд ч юм уу уран бүтээлч тэр зохиолчийн тэр тухайн цаг үед амьдарч ирсэн зохиолчийн ертөнцийн үзэх үзэл нь ч юм уу тий тэр зохиолдоо тусгацсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт өнөөдөр яг Монголд 2024 онд одоо тэр 100 жилийн өмнө 200 жилийн өмнөх зохиол хэр хөрсөж одоо хэр наалтах юм бэ? Тэгээд чи Монгол хүний сэтгүүл одоо Монголын яг дэлхийн өндөр түвшний сэтгүүл адилхан ч гэсэн яг Монголын яг өнөөдрийн нийгмийн монголчуудын сэтгүүл гэдэг чинь бас нэг өөр байгаа байхгүй. Тэгээ энэ дээр хэр нийцэх вэ? Нөгөө хүчээр нийцүүлэх оролдлого нь хэр амжилттай болж. За бас сонирхолтой асуулт юм. Тэр сонгодог бүтээл гэдэг маань өөрөө яа харахгүй тэгээд бүхэл цаг үед агуул гаргаж тэр үзэл санаа гаргаж тэр илэрхийлэл зүйлээр одоо хүлээн зөвшөөрөгдөд шишгтэд ингээд үлдсэн үн зүйл яж байгаа шүү дээ. Тэр зүгээр ингээд сэтгэлгээний оюуны үнэт зүйл том соёл болоод үлдсэн. Тэрийг бол хизээж тавьж болно. Яаж тавьж болно? Олон тэрийг нөгөө тавих агшинда таны хэлж байгаа ажлын тэр нийгмийн цаг үеийн тодорхой хэмжээний тэр нэг юм химнэл дуур амьсгалыг шингээх одоо бүхэлдэн гэдэг юм аахад тодорхой дүрээр гаргадаг ч юм уу тий. За дүрээр гаргалаа гэхэд тэрийг нэг жүжигчин дээр тэр жүжигчин өөрөө бас ингэж дүрээ хөгжүүлээд тусгаж харуулдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо нөгөө юм нийцүүлж уусгаж ингэж авч явдаг байх гэж бодож байгаа юм. Одоо Шекспирийн сонгодог бүтээлүүдийн үнс нь бол дөрүүд нь үргэлж ингээд бие даасан хүчрхэг юм зан төрхтэй байдаг гэж байгаа байхгүй. Бүгдээрээ бие даасан юм уран бүтээлчд байдаг гэж дүгнэдэг юм байна лээ. Тэгэхээр их сонин дүгнэлт байгаа. Бид нар ч нөгөө уран бүтээлч жүжигчин хүмүүс дүр бүтээх гэдэг зохиолыг уншиж итэл нөгөө зохиол сонгодог зохиолын дүр нь өдөөс нь бие даасан уран бүтээлч шүү гэдэг ингээд гараад ирж штэ. Тэгэхээр энэ дээр л тэр сонгодгийн үнс юм байгаа бөгөөд энийг л зөв тайлбарлаж одоо шинээр нээж гаргах л асуудал. Одоо манай урлаг судлаачдын бас бичсэн одоо манай дараах тэр отолог тавьж явах үед манай Мягмар сүрэн судлаач нь бичсэн дүгнэлтийг би бас энд хэлэж бодож байна л та. Тэн дээр ингээд сонгодгийг ингээд тавихын зүйтэй энэ бол том одоо театрын хэмжүүр мөн. Гэхдээ отологийн дүрийг за тэр ягогийн дүрийг тоглохдоо жүжигчин хүн өнөөдөр бас манай нийгэмд ёс суртахуун, хэм хэмжээ, нийгмийн одоо соёл энэ төр ямар байгаа вэ? Тэр талаарх судалгаагаа бас тодорхой хэмжээгээр хөгжүүлж хийх ёстой юм шүү гэсэн нэг санаа бас хэлсэн байдаг. Тэрийг би одоо хүртэл бас үн цэнтэй санаа дүгнэлт юм болов гэж бодоод байдаг. Зөвхөн тэр дүрийн одоо зохиолын хүрээнд гэхээс илүүтэй таны хэлж байгаачлан дүрээ баяжуулахдаа, дүрээ урлахдаа жүжигчин хүн яг тэгж судалгаа хийж илүү тэрийг амьд болгох орчин цагт тийм үү? Агуулгад авчирч амьд болгож тагаар мэдрүүлэхийн тулд тэр зүйлийг хийх ёстой гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо энэ жил их олон сонгогдож үжигүүд таны асууж байгаачлан хувиргаж ингэж янз бүрээр бол тавилаа. Энэ дээр бол онсон алдсан зүйл бол би их л одоо энэ тэнцүүхэн байна гэж хэлэх гээд байна л да. За жишээ аваад ярил тодорхой юм болов. Цаашдаа сүүлээс нь ярих уу? Тийм. За амьдрах уу гэдээ хоёулаа ярьж эхлэв тийм. Бас нэлээд яриа хөөрөө дагуулсан юм бүтээл боллоо шүү дээ. За зохиолыг орчуулагдаад манайхан бас сайн уншсан алдартай бүтээл. За түүнээс жүжигний зохиол болгож орчуулагч зохиолч Батбаяр маань бичсэн. За Батбаяр найруулагч ээлжид уран бүтээл. За энэ дээр бол ингээд санал шүүмжлэх олон талаар гарч эхэлсэн. Тэрийг ингээд ажиглаж байхад бол нэг хоёр зүйл дээр байгаа тийм. Нэг үнцг нь болохоор яагаад заавал энэ зохиолыг сонгосон бэ? Яагаад заавал орчуулгын бүтээлийг жүжиг болгох ёстой вэ гэдэг нэг асуудал. Нөгөө асуудал нь болохоор чанарын асуудал, таны асуудал. Эцсийн үзэгчдэд хүрч байгаа юм гэсэн. Өмнөх Орфей театрын уран бүтээлүүдээс энэ жүжиг дахиад ямар шин зүйлийг биднэрт хүргэрээ? Эсвэл давтах уу? Эсвэл одоо хүлээлтэд хүрсэн үү юу гэдэг юм асуудууд гарч ирсэн.
За тэгээ нэг сонирхолтой зүйл нь нээлтээсээ хойш найруулагч маань бол жүжигээ 2 3 ч удаа ингэж маш зоригтойгоор өөрчилж одоо нөгөө тавилтын явцад шүү дээ тоглолтын явцад өөрчилж ингэж бас харууллаа. Энэ бас сонирхолтой санагдаж байлаа. Нэг бодлын их тийм зоригтой найруулагчийн бодсон баг хамт олонны бодсон зүйл юм шиг. Нөгөө талаасаа үнэхээр жүжиг бэлэн болчлоо гэж нээж байгаа гэж ойлгож штэ нэг бас. Гэтэл ягаад тэрийг ингэж айхтар хүчтэй өөрчлөх шаардлагууд гарч ирээд байна вэ гэдэг асуудал. Тэнгүүд дахиад таны асууж байгаачлан бид нарыг зөв хувиргаж, онцтой хийж чадж гин үү? Эсвэл хэтэрхий яарад байна уу? Эсвэл одоо альтернатив одоо хүмүүс мэддэг гэхээр илүү сонгож аваад ингээд тийм юг хөөгд юм уу те? Зах зээл рүү илүү бид нар хэрэглээр рүү илүү ойртох гэдэг юм гэдэг те. Эцсийн үдэнд бид нар бол ингээд урлагийг янз бүрээр бид нар ингээд хөгжүүлж байгаа. Ирэл хайгуул хийж байгаа. Эцсийн тэр бүтээлийн чанараас л хизээч одоо хөнгөрч болохгүй юм байна л да. Тэгэхээр энэ зүйл дээр амьдрах бол бас нэлээд яриаг бол өрнүүлсэн. Ийм одоо бүтээл боллоо. Бас сонирхолтой үзэгчид бас их үзсэн, судлаач нар бас их саналаа хэлсэн ийм бүтээл боллоо. Тийм. Энэ давуу тал нь өөрөө амьдрах жүжиг нь өөрөө гоё гэж эргэлтэнд оруулж хүмүүсийг итгэвчүүлж, шүүмжлэгч нарыг итгэвчүүлж те. Уран бүтээлч маань, найруулагч маань гэсэн өөртөө ч гэсэн зоригтой шийдлүүдийг хийж байна гэдэг чинь бас нэг түрүү таны хэлдэг нь дурсалтын үе гэдэг шиг лаборатори театрын бас нэг жишээ. Яг л мотолд найруулагч бас яг пост драм гэдгийг бол Монголд нэлээд ингэж дурсалтын шатнд нь явуулж одоо бараг бүр мэргэжлийн төвшөө сайжруулах руу ороод байгаа шүү дээ. Хамгийн тууштай нутагшуулж байгаа одоо ийм уран бүтээлч болчиход байна шүү дээ. 4 жүжиг дараалуулад ингээд пострам хэмээх одоо ийм төрлөөр театрын урлаг одоо үнэхээр ингэж хувьсан өөрчлөгдөж байна. Одоо үзэгч тайз одоо ерөөсөө уламжлалт одоо нэг юм тогтсон тэр театрын одоо хэдрүүний хоёр театрын хил гэж ярьсан зүйл байна. Өөрөө бас юм шилжилт хөдөлгөөнд орж байна тийм. Асар олон зүйлийг хослуулж хэрэгжилж байна. Асар олон арга зүйг, үзэл хандлагыг, төрөл жанруудыг зөвшөөрөгдөж нэгэнд оруулсан гэж хөтлөж авчирч өгч байна л да. Тэгэхээр энэ дээр нэг юм бид нарт ярих зүйл байгаад байгаа нь өөр хамгийн түрүүнд олзоорох шүү дээ. Тийм. Тэгээ ярих зүйлээ бид нар түрүүний хэлж байгаа олон талаас нь л ингээд бүтээлчээр ярмаар байна гэж. Хадуурахгүй, туйшрахгүй, эсвэл нэг нэгэ харлуулахгүйгээр тийм. Яг зүг яриад эхлэх юм бол энэ маань өөрөө маш одоо бүтээлч үр дүнг дараагийн шатанд бол авчирнаа гэж бодож байгаа. Зөв. Тэгээд энэ төрөл зүйл дээр ч гэсэн театрын салбар маань их өргөжж байгаа. Одоо дэлхийн бас л визуал тал руу их орсон байгаа шүү дээ. Гэсэн биеийн хөдөлгөөн хөгжим тий. Одоо энэ төрөл жанр гэдэг манай өөрөө бас л нэг арга зүй юм байгаа шүү дээ тий. Ер нь арга зүй гэдэг зүйл өөрөө бас хөгжлийн их тийм чухал ойлголт юм шиг байна. Одоо стратеги, техник гэж ярьдаг шүү дээ. Энэ маань өөрөө тэр бидний одоо мэдрүүлэх гээд байгаа, авчрах гээд байгаа тэр өөрчлөлтөө бид нар энэгээр дамжуулж авчирдаг. Он ойлголт тэрийг арга зүйгээр танилдаг тий. Танилдаг. Шинжил ойлголт тэрийг бас л тэр зүйлээр дамжуулж хийнэ. Тэнгүүт визуал дараа, одоо физикал дараа, Монгол дараамж гэж бараг гаруй яав те. За тэгээ пластик. Энэ төрөл жанр болгон өөрөө зүгээр нэг юм гадаад нэр том яшиг ч юм уу. Эсвэл зүгээр нэг юм изм урсгалыг ингээд нэг юм мэдэмхийр заагаад байгаа юм ерөөсөө биш. Энэ маань өөрөө театрынхаа тэр нэг хүсэж байгаа яг энэ жүжигээрээ шин театр хийх гээд байгаа тэр хүсэж байгаа зүйлийнхаа тэр нэг юм үнэн чанарыг агуулж байгаа байхгүй. Тэр утгаар бид нар хүндэтгэлтэй хандаж тэрийг ингэж нээж тайлж өгмөр юм шиг байгаа. Хамтдаа ойлгомоор юм шиг тийм. Зүгээр визуал гэчгээр л тийм цоошин гэж ойлгогдохоос илүүтэй визуал гэж нэрлээд тэрэндээ хүрэхин тулд ягаад бүрэн хэмжээний жүжигээр тэрийг танилцуулж байгаа юм тийм. Физикал гэж байгаа пластикаас аюугаараа өгөрье. Тийм. Пластик нь одоо буцаад физикалтэйгээ харьцахтаа яаж харьцаж чинь гэдэг ч юм уу. Энэ бүхэн өөрөө цаана арга зүй бөгөөд хэл театрын хэлний шинжилгээг л агуулж байгаа гэж л одоо хэлэх юм уу да. Тэр утгаар нь бид нар илүүтэй авч үзээд холбогдож одоо түүнийг тань байна шүү. Тэгээ яг
Тэгэхээр нөгөө Монголын одоо театрын яг энэ одоо хөгжилгээ ярангуут энд ингээд шинэ ингээд бүр ингээд давлгаа гарч ирсэн гэж ойлгох хор байна шүү дээ. Зүг. Одоо 23, 22, 23, 24. Үнэхээр одоо сүүлийн ялангуяа 2-3 жилийн хугацаанд бол үнэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол маш хурдцтай юм гоё хөгжингүй ийм одоо үе дээр л таарж байна л да. Одоо жил болгоны одоо бүтээлийн тоо, за тэр уран бүтээлч баг хамт олонны тоо, хийж байгаа бүтээлийн тоо гэдээ ямар ч ингээд өсөж байгаа. Дээр нь таны хэлж байгаа ч тэр олон өнгө төрх. Олон өнгө зэрэг орсож байгаа. Өөрөө дахиад л театрын түүхийг баяжуулж байна л да. Одоо хоёулангийн чинь таамаглаж ярих гад байгаа энэ 2024 он бол тэр чигтэл энэ драмын урлагийн онцгой хөгжлийн драмын жүжигийн бүр ингээд онцгой хөгжлийн юм үе болж таарж байна. За амьдрахугаас хоёул урагшаа явахаар Тэнгэрийн хүн намар тавигдсан тий. Энд дэр хоёулаас түрүүн зохиос яриад өнгөрлөө. Бас л ингээд төв театрын маань уламжлалт одоо бас бодлогоо баримталсан юм чухал бүтээл. Түүнийг шинээр ингэж бараг одоо шинэ хувилбар гэж орог хэлвэл болох байхаа гэж боддог. Шинэ хувилбараар ингэж танилцуулсан нь буцаад бас нэг үндэсний уран бүтээл, түүхэн уран бүтээл гэдэг утгаар үзэгчдийг бас их татсан. Хөдөлгөөнд оруулсан. Бас өрсөлдөөнд орж ирж байна чинь тийм ээ. Тий. Яг өмнөх жишээ шууд хэлбэл Монгол хаантай шууд өрсөлдөхөөр орж ирж шүү дээ. Тий. Одоо шинэ өмнө тавигдсан гэдэг утгаараа биш дээ. Дахиад сэргээх мөртлөө бас шинэ хувилбараар бий болгоод тэгээд ингээд бас өөрийгөө гүйцэтгээд нөлөө үзлээд ороод ирж байгаа бас их чухал ийм бүтээл болж байна. За тэгээд урагшаа явахаар бид нар чинь нөгөө Анна Каренинагаа тоглосон сонгодог бүтээл одоо үргэлж үзэгч ихтэй одоо үзэгчдийн таашаал нийцсэн юм да уран бүтээл байдаг. За тэгээд тэр тод хувцастай эмэгтэй гэж жүжигэн дээр бас нэг зүйл хэлэх нь зөв байх гэж бодож байна. Шүүмж бичсэн учраас нэлээд ширүүхэн бичсэн. Тэн дээр яагаад гэсэн бэ гэхээр нөгөө энэ драмын жүжигийн төрлөөрөө их сайн танигдчихсан одоо ийм жүжигийн зохиолыг дахин авч ажилласан болохгүй юм байхгүй. Гэхдээ түүнийг одоо дахиж одоо өөрчлөлт гэх юм уу та энд зохиолчийн зөвшөөрөл авсан байх л та. Гэхдээ хитрхи тийм одоо нэг юм entertainment одоо шоу тоглолтын тал руу өөрчлөлүүд тийм хандлагын түлхүү одоо оруулаад ирчихээр яг нөгөө үндсэн сайн бүтээлийн нөгөө юм хэмжүүртэй байсан зүйл маань өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэр ийм маягийн ховиргалыг бол одоо хүлээн зөвшөөрнөгүй санагдаж байгаа. Тийм одоо хэрэглээний түвшинлөө бид нар ингэж унгаж аваачиж болох уу гэдэг өөрсдийнхөө одоо жүжигний зохиол ховор байгаад байхад тоотой сайн жүжигний зохиол аваачаад ингэж одоо өөр чиглэл рүү ингэж одоо хийх нь хэр зохимжтой вэ гэж одоо хатуухан хэлмээр байгаа юм л та. Тэгж бүтээлийн эрэл хайгуул хийж байгаа хамт олоныг бол хүндэтгэж байгаа юм тий. Гэхдээ энэ дээр бол бодоочтой их олон зүйл байсан. Хитрхи натурал тавилттай. Тэгээд тэр одоо үндсэн утга санааг бол их одоо өөр тийш нь одоо хандуулсан. Одоо уран сайхныг бол их тийм жоохон доройтулсан гэж хэлэх юм да. Байдалтай байсан шүү. Ер нь мөрөлийн театр бол үргэлж одоо бас шинэ уран бүтээлүүдийг тасралтгүй хийж идэг юм. Бүтээлч. Тийм мөрөлийн театрын нэг бас нэг бахархуустай зүйл нь юу л дээ. Байн хосон шогоор ингээд занималтахгүй тий. Хажуугаар нэг драмын жүжиг, онлайн драмын жүжигүүд оруулж ирдэг. Тэгэхээр уг тэр уран бүтээлчдийн эрэл хайгуул бас яг тайзныхаа мэрэгжлийнхаа жүжигчдийг ядаж л мэрэгжлийн тоглолтууд хийлгий гэсэн тий. Өөрсдөө ч гэсэн гоё юм драмын жүжиг тоглоё гэсэн хүсэл тэмүүлэл зорилго бол байгаа. Гэхдээ яг яг тэр зохиол сонголт ч юм уу тэгээд бас нөгөө нэг иргэд зөвтгөх юм яах вэ нөгөө мөрөлийн театрч өөрсдөө гэсэн үзэгчтэй байгаа. Тэгээд үзэгчдтэй бас жоохон тааруулах маяг оруулж болох юм л та. Бас л нөгөө эдийн засаг санхүү явж байгаа. Харин үзэгчдийн тасалбарын тикетийн үе явж байгаа учраас мөрөлийн театрын бол жил болгоны одоо гэх юм уу нааданд бол тогтмол оролцдог юм. Одоо ховийн театрууд туташ натрууд их онцгой ийм уран бүтээлчд байдаг л та. Таны хэлж байгаа чинь үзэгчд рүү тааруулна гэхээр л гэж болж байгаа. Энэ бол одоо үзэгчдтэй тааруулж үзэгчдийн хүсэж байгаа юм гэж бодоод эхлэнгүүд л тэнд бид нар нөгөө урлаг бүтээх ухаал хийж байгаа юм л та. Тэр нэг юм одоо төвшин тэр агаар маань ингээд нэг юм таазлагдаад ингээд хариуцж байгаа юм шиг нэг юм болчиход байна л та. Тэр үзэгчдэд хөтлөгдөн гэдэг маань
хэр зүйл байх вэ? Бид үзэгчдийг хөтлөх ёстой юу? Ер нь бол тэр нөгөө Grotowski тэр бичсэн номон дээр бол тэр нөгөө лифтний үүрэг гэдэг байна шүү дээ. Өргөж өгөх гэж. Төвшин өргөх. Үзэгчдийн тэр оюуны хэрэгцээ, сайхны сэтгэлгээ мэдрэмжүүдийг ингэж өргөж өгөх, дэвшлүүлэх гэдэг энэ зорилго их хамгийн түрүүнд байх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хамгийн хамгийн ихэнд бас ярьлаа. Хэрэглээрөө хит унах хит одоо нөгөө зах зээл олон нийтийн төвшинлөө одоо хандаад эхлэхээр бүтээл яаран болдог, хумгаа болдог, зорилго нь өөрчлөгддөг, мөн чанар нь бүдгэрдэг ч юм уу, ийм зүйлүүд болоод идэг. Тэгэхээр бид нар ингээд дахин судлаж ярих боломжтой, тэмдэглэвчтэй ийм бүтээлүүдийг л одоо нэг нь бүтээхийн төлөө, нөгөөх нь түүнийг бүтээснийхэн сайхныг тэмдэглэж үлдээхийн төлөө олжилж харахын төлөө л ингэж ажиллаж байгаа гэж одоо ойлгоод байдаг шүү дээ. Яг нь би бас яг төвийн театрууд ингээд гоё нэгдэж байгаа сайн. Тэгээд нэртэй маань бас л нэг продюсерийн систем гэдэг систем маань бас дутагдаад. Цаг хугацааг нь тавьж өгөх, хөрөнгө мөнгөийг шийдэж өгөх тий. Дараагийн тэр уран бүтээлчид өөрсдөө маркетингаа хийх, найруулагч маркетинг хийж авах биш. Тэр уран бүтээл продюсерийн байгууд тэр найруулагчийн уран бүтээл жишээг тэр уран бүтээлд нь анхаарлыг хандуулад өөр юм санаа зовхооргүй тэр уран бүтээлийг хийх тэр боломжийг өшөө сайн олгож өгвөл чанар сайжрах гэдэг байна. Тэгэхгүй бид нар чинь нэг бүхэндээ санаа зовоол явж байгаа. Яг л 30 цагт чинь энэ хөрсөлдөөний юм хурдтай мэдээллийн тэгээд хүн болгоны анхаарлыг одоо маш хурдан татах тийш чиглүүлэх юм одоо сонирхолтой цаг үе дээр ажиллаж байгаа үед харахгүй таны хэлж байгаа ч юм продюсер маркетингийн урлаг түүний хөгжил яг л нэг уран бүтээлчдийнхаа төвшин тэдний бас хэрэгцээг хангасан таны хэлж байгаа ч нэг юм төрөх орчинг ингээд хатаагаар бүрдүүлж өгсөн юм ажиллагаа болж ийг төгчих хэрэгтэй байх л та. Тийм. Давхар бас сайн хөгжүүлмээр л байна. Энд дээрээс анхаарал тэгэл буцаал нэг сургалт руу бол орно л та. Тийм сургалтуудыг л энэ чиглэл рүү өсөө сайжруулбал холбож байгаа. Дараа бидний одоо уран бүтээлчд ажил ингэж гарч ирэх юм болов уу гэж яриад байна. Тэр би сайн гэж бодоод яг зөвхөн сонгодог бүтээлүүд зөвхөн танилцуулах юм л яваад байгаа. Бас яг хөгжүүлэгтний юм уу сонгодог сэдвийн яг хүмүүст очиж байгаа ч гэсэн яг нэг зөрчлөн бид нар яг өнөө үед яг тийм сайхан тэр сонгодог бүтээл үзээл нэг 2 цаг суугаад нэг 50 стрессээ тайлах тийм хэмжээнд бас байгаа биш байгаа таахгүй үзэгчд маань ч бас хоёр талын асуудал байна. Үнэхээр яг театр үздэг, театрын судал харцсан үзхэн шүү дээ. Зорилттой бүлийн үзэгчид байна, үздэг хүмүүс байна. Гэхдээ энэ чинь олон хүмүүст хүргэж бас л нийгмийн сайхан үднөр үүж соёлын гэгэрүүлэх үүрэг байгаа даа. Тэнгүүд үзэгчд маань бас тэнд очиод нэг сонгодог бүтээл үзээд сонгодогч иймэрхүү байт юм байна. Ийм зохиолч байт юм, ийм дөрүүд гардаг юм байна гэхээсээ гэж л гарч байгаа болохоос яг тэр өнөөдөр тэр нийгэм болоод өөртөө тулгараад байгаа асуудлуудыг тэр стрессийн тайлаа, тэр чойжийн тайлаа, тарих зүрхийн нэмжлээд тий яг тэр зорилгондоо олзоо хүрэхгүй л байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тийм сонирхолтой үнсэг байна. Гэтэ тэр жоохон сонгодог бүтээл гэдэг бол угаасаа өөрөө хэмжүүр юм л да. Миний хэлэх гээд байгаа нь энэ аахгүй юу? Уран бүтээлчд маань нийгэм бид нар чинь адилхан л нийгмийн хүмүүс заяа. Тэгвэл нийгмийг бид нар мэдрээд нийгмийн урд ингэж явахдаа нийгмийн өөрөх яг чиний түрүү ярьдаг юмыг л яг сонгодыг дараа өргөцснийхаа дараа хийж болох байхгүй. Лив дээр хэдүүл 14 дагавар 20 давхартаа гарцсныхаа дараа сонгодгоо сайхан сонгодгоо үзээд нэг 2 цаг сайхан суучих гэж болно. Яг өнөөдөр бол бид нар яг нийгэм рүүгээ хандсан булхаа зэлгий юу гэдгийг стресс төвжрэл хүндэл энэ тал руугаа ингээд бүх урлаг соёлынхан маань жоохон контакт анхаарлаа өгөөд чиглэлээ өгөөд ер нь 2 жил ч юм уу яг бүх урлаг соёлынхан энэ чиглэл рүү хандаад уран бүтээлүүдийг ингээд араараас нь хийгээ явчихад нийгэм маань бас гэж анхаарах байхгүй юу? Миний бодлоор бидний бас нэг өөрөг байгаад шүү дээ чинь. Зөв. Тийм сонирхолтой өнцөг санагдаж байна. Тэгэхгүй тэгэл бусдын дүрмээр тоглоод бусдыг үзээл бусдыг бишрээл яг өөрчилж байгаа ч гэсэн. Тийм. Би уран бүтээлчдтэй уулзаад ярьж байхад урлагийн сургууль багшилж байгаа тэр одоо хүрээндээ гэсэн ингээд багш нартай ярьж байхад таны асууж байгаачлан одоо хүн юу үзэх вэ? Манайхан
үзэгчд маань юу хүсэж байна вэ? Тэнгүүд ийм тавьчвал одоо болох юм шүү гэдэг нэгэн санаа гаргангууд хүмүүс энийг үзэхгүй. Хүмүүс одоо залуучууд өөр юм хүсэж байна. Эсвэл үзэгчид наадах чинь сонирхгүй гэдэг. Нэг ийм асуултгүй ийм нэг яриа аяг тавтагддаг байна. Тэр нэг таны хэлж байгаа шүү нөгөө яг нийгэмд болж байгаа тэр нэг одоо бидний хамгийн одоо нэг ил талдаар мэдэрч байгаа зүйл шүү дээ. Оюун сэтгхүүтэй мэдэрч байгаа. Тэр зэг дээр бас хатгах, тэрийг хөдөлгөх, тэрийг хөндөх асуудал их чухал байгаа юм. Ийм сайхан сонгогдсон зохиол ийм гоё алдартай юм байна шүү дээ гэхээр тэр үнэндээ сайхан. Гэхдээ яг өнөөдөр яг энд бид нар яг ингээд уулаг алдаад хүлээж авах тийм гоё одоо хүлээн авалт байна байхгүй. Яг хүлж эсрэг гэдэг бас зүйлүүдийг бас ярьж байгаа шиг байна. Тэгээд нэмээд санаа хэлэхэд үндэсний энэ зохиол, үндэсний бүтээл гэдэг зүйл тутмаг ч юм уу олдохгүй байгаа учраас яхаарахгүй орчуулах юм руу ороод байна гэдэг нэг яриа байна тийм. Тэгвэл би энэ дээр яг одоо утга зохиол судлаач бас урлаг судлалыг хичээл ордог хүний хувьд бол биднэрт өөрсдөд жүжигний зохиолын хэлбэрээр биш ч гэсэн хувиргаад өөрчлөөд хөгжүүлээд авах боломжтой хангалттай сайн зохиолууд байна. Бид нар энэ дээр эрэл хайгуулыг л дутуу хийж чинь гэж бодож байгаа. Ялангуяа манай энэ богино өгүүлэг тууж тэгээд одоо орчин үеийн Арманы хөгжил бол бас тодорхой хэмжээнд бол би бол хүлээн зөвшөөрөх үзэж ойлгож байгаа. Тэгээд тэр дундаас бид нар яг үндэснийхаа сайн зохиолчдын сайн бүтээлүүдийг бас өөрсдөө гүйцэд нэгийг аваад байгаа байхгүй. Тэрийг нэгэд бариад авсан тохиолдолд бол одоо бидний одоо хувиргаж тавиад байгаа, хөндөд байгаа санааг бас агуулсан бүтээлүүд байж л байгаа. Таны хүсэж байгаачлан 80-ад оны ч гэдэг юм уу 90-ад оны нэг сайхан Монгол одоо сайн зохиолчин олныг мэдэхгүй зөвхөн сайн бүтээлийг өнөө цагт шилжүүлэн авчираад хөндөж тавьж болно. Одоо холбож тавьж болно те. Жишээлбэл би онцлог бүр одоо Пүржийн баяр сайхан, Гүржавын нэмд орж, одоо Соргодгийн жаргал сайхан гэдэг юм. 80-ад оны бүр онцгой юм төлөөлөгч нар байж байдаг. Тэр зохиолчдыг одоо бүр дахиад бүтээлүүдийг нь эргэж уншаад, сэргээгээд ингэж байх тохиолдолд бол их өөр бас зүйлүүд гарах болов гэж бас бодод идэх шүү. Яг нэг бидний цаад нэг Монгол хүний яг дарам тураг тийм зохиолуудад явж байгаа учраас тэр зүйлүүд тэр бол бидэрт хэл ойрхон юм одоо бид нар одоо Бат 2 гон жижиг, Гүр 6 гон жижиг, Дурайхан гон жижигээс сүүлүүд бол ингээл тойрж штэ тий. Үндэсний жүжигийн зохиол гэдэг юм байна. Одоо би бас бодоод байгаа юм. Бат 2 гон тэр олон сайхан тэр хайрын, гэр бүлийн, тэр нийгмийн сэтгэл зүйн тухай жүжигүүд одоо сайн маш их хэрэгтэй байх шиг байна. Таны асууж байгаас олон залуусын амьдрал яг энэ хайр дурлал одоо гэр бүлийн үнсний тухай мэдрүүлсэн ийм гоё нийгмийн драмууд одоо их хэрэгтэй юм шиг санагдаад байгаа тийм. Магадгүй тэрний дараа таны түрүүний хүнддэг сонгодгуудыг бид нэр хүлээж авах хүчтэйгээр тэрийг одоо цоён гэгэрч авах тийм талууд руу бас байж болно. Одоо бол түүхэн жүжиг бол их хангалттай байна гэж бодоод байгаа. Одоо энэ түүхэн сэдвээс жоохон өөрчлөлтүүд бүгдээрээ тийм. Одоо ингээд нэг шин жүжиг болохоор л нэг болохоор л заавал нэг түүхэн жүжигэд бид нар тавиад шүү дээ. Яг байж болох зүйл. Тэгээ одоо бол яг биднэрт хэрэгтэй байгаа тэр одоо үзэгчдийг татах, мэдрэмж сэтгэлийг нь хөглөх тэр одоо чиглэл бол яхаарахгүй нийгмийн дараамууд. Сэтгэл зүйн дараамууд ялангуяа. Тэгээд гол нь хайр дурлал гэр бүлийн сэдвийг хөндөмөр юм шиг энэс их холдсон юм шиг байгаа таа сүүлийн зохиолууд тий. Баг хөндөгдөөд эсвэл жоохон тойроод ч гэдэг юм байгаад тах шиг санагдаад. Хүүхд залуучуудын театр маань түрүүн би дотор орхисон байна. Нээлттэй ихтэй тэр Бат 2 гон хайрыг хайрлаж үжгээр нээлттэй хийсэнд би их баяртай байгаа. Одоо хуучин хүүхд залуучуудын театрын бас нэрийн хоцсон жүжиг байсан. Түүний залуучууд бүр шинтэн үздэг юм. Одоо яг л ийм л нөхцөл бас биднэрт тулгараад ах шиг байгаа тийм. Тэгэхээр залуу зохиолчдод ярилж уран бүтээлчдээс тус бүрдээс бодвол яг одоо ийм бүтээлийн хэрэгцээ их байна шүү гэж бодтаа харж идэг. Уусаал нийгмийн мэдрэмж уран бүтээлч хүний одоо хамгийн том өөртөө байх юм бол тэр нийгмийн мэдрэх мэдрэмж хэрэгтэй тийм. Яг хүмүүсийн соёлыг гэрэлхээсээ гадна бидэрт өөрөө байх хэрэгтэй байхгүй тийм. Тэр нийгмийн бид чинь сайн сайхан дагуулах гэдэг чинь өөрчлөх гэдэг юм. Тэр хүмүүсийн байгаа тэр зовлон байд юм стресс бүх юмыг л тайлж тэрийг үз гатгамаар байгаа байхгүй. Тийм одоо
хүн бол өөртөө ингээд мэдрэмжтэй амт юм байж байгаа шүү дээ. Төрөлхөөс ингээд сайхан мэдрэмжтэй. Ер нь бол хүн төрөлхөөс ариун гэж би бол хавдаас боддог байхгүй. Одоо жишээ нь бид нар ингээд олон сайхан хөгжмөнийг дор сонсох, олон сайхан шүлэг дараалал сонсох. Кино ингээд төвлөрөөд үзэх ч гэдэг юм уу. Тэрний дараа хүний сэтгэл өөрөө ингээд нэг юм гонигтай бөгөөд их тийм юу болдог. Гигэлцсэн болдог. Тэр нь бол хүний угт байгаа, өөрт угт байгаа тэр нөгөө сайхан мэдрэмж нь ингээд ариун зүйл нь өөрөө ингээд сэрээд байгаа байхгүй. Миний бодлоор сэрэгдээ тэрийг нь урлаг ингэж хөндөж өгöd юм те. Тэгээ таны хэлж байгаачлан уран бүтээлч хүн бол дахиад энэ одоо хүмүүсийн юм сайхан мэдрэмжэн дээр нэмээд тэр нийгэм сэтгэл зүйн тэр одоо болж байгаа бөгөөд бас хүндмөр байгаа тэр зүйлүүд дээр давхар ач холбогдол өгөөд хандуулах юм бол одоо бидний хүсэж байгаа тэр сайн зохиолын эрэлт тэгээд уран бүтээлчдийн тэр эмзэглээд бас тоглохыг хүссэн тий гаргахыг хүссэн тэр зүйлүүд ингээд төвлөрч нэг дор ингээд цуглах юм санагдаа. Тийм. Яг гоо талтлаасаа ингээд тий бас нэг шахаад байгаа болохоор тэр төлөв бол одоо уран бүтээлчд маань ормоор анхаарлаа өшөөлсөн хандуулмаар хэлж бодлоо. За хоёлоо ерөөхдөө ярьлаа. Тэгээд хоёул амьдрах ярьлаа, тэнгэрийн үе ярьлаа. Тэгэл тэр нэг хавар цагын жүжигүүд орж ирж байгаа. Тэгээд дараагийн жүжиг орж ирж байгаа. Тэгээ хүүхдийн жүжигүүд хүүхдийн театрын жүжиг бас бид нэр ярих хэрэгтэй. Тэр чинь хүүхдийн жүжиг гэж хоригдуулчих гэдэг таалагдж байгаа. Судалгааны өвчтөр. Хүүхдийн театр маань энэ намар чинь морин хоор гэдэг шинэ одоо тийм хүүхдийн жүжиг тавьж нээлт хийсэн. Хавар болохоор Пиноккио гэдэг хүүхдийн жүжиг бас тавьсан. Би нэг хүүгээ дагуулад байг тогтмол үздэг болохоор сайн мэдээд юм. Бас яг ингээд шин залуу хамт баг олон тэнд бүрэлдсэн. Тэгээд тэр баг хамт олон маань одоо яг тэр хүүхэлдэйн жүжиг гэдэг яг тэр одоо төрлөөр нь хандуулж сүүлийн 2-3 бүтээлээ бол хийгээд байгаа. Яг одоо хүүхэлдэйн тэр олон янзын гоё өнгө айс хэлбэр хийц тоглолтуудыг яг нас төхөд нь зариулаад их одоо тийм сонирхолтойгоор одоо ингээд үзэгдэл болгоно ингээд өөр одоо шин тэр морин хоор дээр Пиноккио дээр үзэгдэл болгоно дээр нэг өөр одоо ийм хэлбэрүүдийг туршиж байгаа. Нэг ингээд яг яриан хэлбэр байхад нэг хүүхэлдэй орж ирэл нэг одоо гэрэл сүдрээр нэг ингээд хорон хүүхэлдэй ч юм уу те ингээд нэг цаасан ингээд урлагийн угаар нэг ингээд эд зүйлсээр тоглолдог ч юм уу. Ингээд их хэрлэлтээр ингээд нэг бүхэл жүжигний дотор тийм баялаг одоо хүүхэлдэйн ертөнцийг одоо бий болгож чадчихагаа ч гэдэг. Тэр утгаараа хүүхлийн театрын сүүлийн тавьсан жүжигүүд нь бас их онцлогчтой, судлуучтай. Морин хоор жүжиг нь сүүл бас фестивалаас шагнал аваад ирсэн харагдчихсэн. Тэр бас их амжилттай сайн одоо оныг үдчих ах шиг бодож байна. Тэгээд ховын хүүхэлдэйн театрууд бас байгаа тийм. Баяр хүүхдийн баяраар одоо жишээ нь хүүхдийн баяраар дайландуул, шинжлэлийн баярыг дайландуул ховын театрууд бас их энэ тэнд тоглолтуудаа хүргэж байгаа. Тэдний уран бүтээл гэсэн нэлээд сайжирсан ба тэр Опетри театр байгаа тэр их гоё жүжиг санагцаад тэр чинь гэрийн чиг нэг тоглоод байсан. Гэрийн чиг тоглосон. Сая чинжилээр тэр сүүлд дуулдаг нэг арагстай хүүхэлтэй нэг жүжиг. Тийм Коко минийз Коко юу тэр бас амийнхаа нэрийг санахгүй байгаа. Ер нь бол яг ийм хүүхдийн төрлөөр ингээд хийж байгаа. Юунууд их олон байгаа юм. Тэр ингээд сошиал цогцуудаар ингээд харж байхад ингээд би дагаад хөгжчихсэн юм уран бүтээлчдийн нэгдлүүд их байна. Би театр маань гэхдээ арт education гэдэг 10 жилийн хүүхдүүдийн одоо урлагийн боловсрол, сонгодог урлагийн боловсрол зориулсан эдип хаан жүжиг тоглож байна. 10 жилийн сургуулиуд дээр очиж тоглох ч юм уу те хөдөө орнотоор тоглох ч юм уу. Яг л өөрсдийнхөө нэг үүргийг биелүүлэл яваад байна тий. Би театраас гэдэг онцолж бас хэлэх хэрэгтэй гэж бодох юм энэ жил. Одоо дунд сургуулийн хүүхдүүдийн нөгөө театрын хичээлийг яг орчинд нь боيو яг ингээд жүжиг өөрсдөө амьдаар тоглолтын дунд нь үзээд түүний дараагаар бас бяцхан тийм урлагийн бүтээлж ярилцлага хийгээд тэнгууд ирсэн зөвхөн нөгөө танхимаар номоо уншаад жүжигийн тухай төсөөлөл, зохиолын тухай төсөөлөл авахаас тийс өөрөөр бүр хэд дахин одоо агсан мэдрэмжийг авч байгаа шүү дээ баялаг. Тэгээд яг урлагийн боловсролын чиглэлээр эдип хаан, Нора за шагундалаа бахаа тийм шагундын жүжигүүдийг бол цувралаарыг тавьж байгаа. Бас тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа юм театр тийм байна. Одоо бас нэг 2 хүний жүжиг рүү орцсон харагдаж байсан. Тийм үү. Тэгэл бас нэг миний
Би театр чи мини театр гэж ярих баг одоо танхимын театр тийм онцлогтой. Тэнд үзэгчид бүр одоо 300 400-аас суухын оронд 20 30-уулаад 40-өлөө ороод тий VIP хэлбэрээр те жижиг үзэх боломжтой. Ийм театрууд хүртэл байна гэж одоо бас л хөгжлийн гоё дараагийн үе шатууд ингэ төгжөөд л байна. Тийм тэнд орон зайнаас үл хамааран тэнд ингээд 10 хүн байна уу 20 хүн байна уу гэдэг яг тэр шаардлагыг ихний ээлжинд бол уран бүтээлчд маань ингэж 2 дугаар тавиад энэ чинь хэрэгтэй л те. Гэхдээ ихний ээлжийнхэн зорилго нь бол яг тэр одоо театрын боловсролд өөрсдийн хувь нэмрийг бас нэг юм өөрсдөө гэсэн чиг шугамар оруулах нөлөөг үзүүлэх гэдэг юм бас бариад авчиж байгаа байхгүй тий. Адилхан дараа жижиг тавьж байна. Адилхан зохиолоор ажиллаж байна. Уран бүтээлчд ингээд тэнд төвлөрч бүтээл хийж байна. Гэхдээ тэнд бас нэг юм зах зээлийн бас зорилттойгоор хараад бас нэг юм чиглэлийг бариад байгаа нь бас нэг нөхөж байгаа юм гоё хэлбэр юм болгож хараад байна. Тий. Монгол театрын хувьд Монгол театр бол шууд том тайзны бүтээл рүү сонгодог бүтээл рүү Клеопатра жүжиг рүү орсон. Тэгэхээр дараагийн уран бүтээлүүд нь ч бас нэлээд далаацтай байх болов гэсэн хүлээлттэй зай юм. Энэ бол их маш тийм зоримог, маш хүчтэй эхэлсэн шүү дээ. Эхний бүтээлээрээ. Тэр том хоёр сонгодог бүтээлийг сонгож аваад хооронд нь нийлүүлээд тэгээд тийм нэг шинэ хөлбөр үүсгээд тавина гэж бодож байгаа нь бол өөрөө гэдэг. Гэж нэр зориг гэдэг үнтэй уран бүтээлчэнд байж байдаг. Тэгээд их том туршлага, их том бас юг үзэгчдэд бас их том юг өгсөн баг. Тийм цочрлыг гэдэг юм уу анхаарлыг бас татаж эхэлсэн баг гэж бодож чинь. Тэгээд дараагийн уран бүтээлээрээ илүү бас таны хэлж байгаа ажил дахиад өөр илүү томыг сонгож авах гэж бодсон. Энэ хүлээлттэй байгаа. Тийм энэ хүлээлттэй болсон. Про театрын хувьд бол про театр маань угаасаа өөрсдийн гэсэн бүр өнгө төрхийг ер нь олоод бүр одоо ятсан л да. Тогтцоод байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тий. Одоо би чинь нөгөө уран бүтээлчтэй бас ойр ажилладаг учраас их сайн мэдээ тийм. Яг тэр одоо мэрэгжлийн сургуульд Google-ийн театрын одоо жүжигчнэр ингээд төгсөөд ирсэн уран бүтээлчд маань яг одоо тэр Google-тэй тэгээд драм хосолсон гэж хэлэх үү те. Маш юм өөрмөс тийм одоо синтез маягийн тоглолтуудыг хийгээд байгаа. Одоо NMT хүн жүжигийг бол манай үзэгчд их сайн үзсэн, их өндөр үнэлсэн. За одоо чадвар 3 сэрэгч гэсэн тэр физикал гэдэг утгаараа бүрэн хэмжээний жүжиг гэдэг утгаараа их өөрмөц байлаа энэ хавар. Тайзны тэр биеийн үйлдэл, хөдөлгөөн, тэр тайзны техник, олон хэсгийн тоглолт, за тэр тулгааны одоо тулгаандуудын үзүүлбэрийн хэсгүүд ч гэдэг юм уу те. Эдгээр бол бас л их том сорилтууд, туршилтууд болсон. Шилхүүнжиг. Тий, шилхүүнжиг байна. Тэр нэг театрын бүтээл төр хүртэл хоёулаа ингээд тий. Мартан санаад байна шүү дээ тий. Нэг театр маань хүртэл ийм баялаг бүтээл тавьдсан байна гэж бодохоор чинь ярих юм үнэхээр ихтэй байгаа тийм. Тэгэхээр залуучуудын уран бүтээл үнэхээр одоо их содон байгаа. Парагийнхан бол одоо бүтээл ингээд шинэ юмыг заавал туршиж яадаг. Яг өөрсдөө гэсэн тийм ялгарл бол харагдаж байгаа. За тэгээд яг тэр нэг мэрэгжлийн хандлагыг бол ямар их төвөөр барихыг бол үнэхээр ирмэлцдэг. Тэр нь маш их таалагддаг. Үргэлж тэр төвшнийг барихын төлөө зорж тэрийг ингэж одоо биелүүлэхийг одоо ирмэлцдэг. Тийшээ одоо бүрсэтгэлээ илүү сайжруулахыг зорддог юм хамт олон байдаг. Тэгээс ямар их бүтээлийг одоо хүлээж яадаг та. Театрын би бас нэг харахаар юм байна. Киноныхан дээр фантастик продакшн гэдэг гоё залуучуудын нийлэмж харагддаг шүү дээ. Гоё ирч хүчтэй дээсэн бүтээлүүд нь ч гэсэн тэр ялч нийлмэл урлаг болохоор гоё олон уран бүтээлчдийн нэгдмэл нэг зорилготой уран бүтээлчдийн хийсэн бүтээл нь ялгардаг байхгүй. Тэр шиг фрогийнхан бас залуучуудын тийм нийлэмж нэгдмэл юм харагдаад байгаа байхгүй. Тийм тэр ирч хүч тийм онцгойлол юм байна. Тэрэндээ оршоод байгаа юм шиг. Тэгээд сэтгэлгээл ч гэсэн бас одоо ерөөсөө шинийг илэрхийлээ гэсэн үзэл баримтлал нь харагдаад байна. Төв театр маань ойлгомжтой. Хоёул төв театр сүүлийнх нь уран бүтээлийг бас хоёул ярихгүй гэж болохгүй хаа. Сая 12 сарын тий Flower гэдэг ган учир найруулагчийн одоо анхны бие даасан бүрэн хэмжээний жүжиг гэж одоо ойлгогдож байгаа. За түүнийг үзэхэд зөвхөн нэг өнгө төрөх бас мэдэгдсэн шүү. Тэр нь хоёул нэг тэнгэрийн өдөр залуучууд гарч ирсэн гэдэг хэллээ. Үнэхээр театрын дараагийн үе өнгө төрөх бол бий болцсон гэдгийг бас сайн жүжигэн дээр бүр батлан харууллаа гэж хэлж болохоор юм лээ.
Ингээд залуучуудын ирч хүч ямар гоё юм бэ? Дээрэн дээр хөдөлгөөний найруулга тэр жүжигийг ерөнхийдөө уур амьсгал хэм хэмнэл энэ төр үнэхээр одоо ойдаа хараг үг хэсэгтэй бүр ингээд харц салгамгүй юм одоо сонирхолтойгоор өрнөжсэн. Тэгээд энэ састагтайгаар хамжаан цөөхөдө тоглох шиг боллоо. Тэгээ 2 сар гараад тоглоно гэсэн мэдээ байна лээ. Ер нь бол их тийм шинэлэг тэгээд чи мюзикл мөртлөө бас романтик гэдэг нэг өрмөц жанр бас тогтооцсон. Тэгээд физикл хөдөлгөөн. Тэгээ гол нь тэр нэг тэр жүжигчний тэр биеийн хилэмж, биеийн хөдөлгөөний тэр уян хатган чадвараар дахиад тэр жүжигийн өнгө аяс, дүрийн тэр сэтгэл зүй характерыг дамжуулна гэдэг нь өөрөө яг театраараа мэдрэгдэх юм бас нэг чухал хэмжээ юм шиг байна л та. Зөв. Тийм. Би тэрийг үзээд ингээд сууж байхад бол хизээ хамгийн сүүлд нэр яг төв театртай яг ингэж бүр ингэж төвлөрс суугаад театрыг бүр ингэж гой гүн мэдрээд тийм автаад нэр яг амьд урлагч нь яг одоо тайсныг хэлж юм одоо тэг орчинд ингэж автуулдаг билээ гэж бодогдохоор юм сайхан байсан. Тэгэхээр яг харахгүй төв театр маань сүүлийн одоо сүүл тавьсан бүтээл нь бас анхаарал татж байна. Судлаач бас их нааштай сайхан дүгнэлтүүдийг бас хэлж байна лээ. Үзэгчд хүртэл одоо ингээд хизээ тагч тоглох вэ гэж асууж ирсэн. Тэгэхээр бас их сайхан одоо шинэ бүтээл бас мэндэлсэн гэж хэлж болно. За тийм байна. Энд дээр хоёулаа бас нэг жанр байгаа. Моно жүжиг гэдэг бас нэг жанр байна. Бас нэлээд сүүлийн үед бол ирчимтэй хөгжил. Хөгжлийн хөндөвшөнд бас л явж байгаа гэх юм уу? Тийм. Энэ тал дээр за одоо нэг жүжигэн одоо нөгөө юунаас хоёулаа жанр руу орж ийн тийм хөгжлөөс. Одоо сүүлийн жилүүдэд нөгөө монодрам за сүүлдгээр 2 хүний жүжиг хүртлээд манай их түгээмэл орон нутгийн театрт хүртэл ингэж санаачилж ингэж хийж эхэлж байна. Хийгээд эхэлж гисэн ингэж наадмад үзүүлж байгаа. Тэгэхээр энэ бэсрэг жүжиг гэж хэлж болох юм да. Нэг английн хувьд бэсрэг жүжигийн одоо хөгжил бас их сонирхолтойгоор ингэж гаргаж гарч ирж байна. Одоо ингэж хувийн театр тайснууд их бий болох жишгээр яарахгүй дагаад нөгөө томох хэмжээний бүтээлийн зэрэгцээ яарахгүй бэсрэг огн хэмжээний жүжигийн хөгжил зайлшгүй хэрэгтэй болж ирж байгаа. Энэ тал дээр одоо манай бие театрынхан бас их тийм одоо оройлж бас их ажилтай шүү дээ. Миний санаж байгаагаар бол тэр баг тайзны дараамын жүжиг, бэсрэг жүжиг, моно жүжиг бол нэлээд олон тайзан дээр төрүүлж санаачилж ингэж тавьсан санагдаж байна. За тэгээд Эрдэнэ хотын театраас би онцлж хэлмээр байна. Бүгд залуучуудын театр, моно жүжиг, 2 хүний жүжиг, мюзикл жүжиг энэ төр бол бас байнга жил болгоо ингэ санаачлаад ингэ тавьж яадаг. Дорнодын театр онцлж хэлмээр байна. Дорноговын театр, Сүхбаатар аймгийн театрууд, Завхны театр, Арангаан театр гэдэг яг ингэ оройлж оролцдог гэдэг утгаар нь дурдж байгаа шүү тийм. Бүгд л ингэ хийж байгаа. Тэр үнэхээр энэ олон талын жүжигийн ингэ хөгжил гараад ирэхээр дахиад л нөгөө зохиолчийн, найруулагчийн, жүжигчний уран чадвар дагаад л хөгжих асуудал гарч ирсэн. Тэрийг нэгж байгаа байхгүй. Моно найруулах хүн, моно тоглож жүжигчин. 2 хүний жүжиг найруулах найруулагч. 2 хүний жүжигэнд яг тэгж гоё хослол болж тоглох. Тэр одоо найруулагч жүжигчдийн хослол ингээд шаардаад ирдэг тийм. Тэгэхээр энэ чинь хоёул түрүүний яриад байгаа юм. Тал талаас юм бүрдэж хөгжлийг ингэж хөдөлгөж байгаа. Энэ чухал одоо зүйл болоод байна шүү дээ. Ингээд нэг лифтэнд 12 давхрыг дарахад ч одоо олон зорилго хийж ажилтгийж гарах гэдэг шүү дээ тийм. Тэр утгаараа таны асууж байгаа болгоныг би бодож байна л да. Дүгнэлт ярихад таны асууж байгаа асуулт болгон ингээд нэг талаас ингээд зангилаа юм асууж байна. Нөгөө талаас дандаа юм урагшаа ирээдүйн тухай юм асууж байгаа. Би их талархалтай байна. Одоо шүүмжлэл бол байгаа. Ярилцах зүйлүүдтэй ч байгаа. Гэхдээ бид нар сайхан нөгөө юм угтах юмыг ярих хэрэгтэй. Ирэх юмыг ярих хэрэгтэй байна тийм. Тэгээ таны асуулт болгон тийшээгээ чиглэсэн байгаад би бас их баяртай. Таатай хариулаад байна л да. Асуудлын зэрэгцээ бид нарт тийм хүлээж байгаа юм таатай нөхцөл маш их хэмжээгээр байна гэж. Одоо ингээд судлаачаа сурж байгаа оюутнуудтай хүртэл ингээд юм ярихад хүртэл энэ чинь ингээд хичээл дээр айгүй баялаг байхгүй тийм. Хоёулаа ингээд ярьж байгаа шиг
тийм жижиг тавигдж байгаа шүү. Энэ тийм зохиол гарсан шүү. Одоо ингэ гараад үзсэн маргааш ярилцсан. Гэт ингээд л энд чинь ингээд ямар гоё хөгжил яваад сургалтын хөгжил яваад ирж шүү. Тэгэхгүй энэ бүхэн ингээд сайн тамуутач тэр байхгүйсэн бол бид нэр юугаа жишээ авч яаж одоо юм хэмжих вэ? Байхгүй болно шүү дээ тэгэхээр. Тэрэн дээр би бол өнөөдөр яриа маань илүү тийм бас ухтах зүйлийг их чиглүүлж тийшээ хандуулсан яриа байна уу гэж бодож байна. Тий. Бэсрэг жүжиг баг тайзгаа ярихаар ялтчгүй нэг том төлөөлөгч бол Black Box гэх театр байгаа. Абсурд театр, энэ абсурд чиглэл рүүгээ нэлээд жүжигүүд тавьдаг байсан. Тэгээд моно нэг хүний жүжигүүд, хоёр хүний жүжигүүдийг бол хадлын тэр сонгодог. Яг тэр абсурд төрлийн зохиолуудыг бол ер нь ихэнх тавьсан байх шүү. Ер нь бол хэдэн жилийн Black Box театр хоёлаа нөгөө сүүлийн нөгөө бүтээл тавиагаа болохоор жоохон ярьсаар утгах гэдэг шүү. Би харахгүй тэр 2014, 15, 16 оны үед бол Black Box театр үнэхээр одоо эрчимтэй одоо бүтээлүүдийг бол тавьсан. Тавихтаа дандаа нөгөө сэтгэхүйн дараа модерн жүжигүүд. Тэгээд тэр абсурд нэг хүний тэр хоёр хүний бүрэн хэмжээний тэр нөгөө годо хүлээх үгээд том бүрэн хэмжээний абсурд жүжиг хүртэл ингээд тавьж бүр маш амжилттайгаар бүр тавьж ингэж танилцуулсан шүү дээ. Тэгээд үргэлж сонголт нь бол одоо тэр найруулагчийн сонголт, зохиолын сонголт үнэхээр үргэлж гайхал өөр байдаг. Тэр хүн хүний хайр гэдэг тэр жүжигээс ахуулаад би санаад байна. Араас нь тэр хэрснүүд, сандлууд, тэр годо хүлээх үү, тэр кракийн сүлжийн бичлэг гэдэг дандаа ингээд нэг юм сонгомол гэж хэлэх юм байна. Сонгомол гэсэн. Тэр үзэгчдийн хувьд сонгомол байдаг, уран бүтээлчдийн хувьд сонгомол байдаг. Тэгээд яг сүүлийн жилүүдэд очоогүй байна л та. Үнэхээр тийм одоо манай жүжиг үзэж байсан очдог одоо хүмүүс сайн мэдж байгаа. Тэгэхээр одоо гайхалтай орчин. Яваад ороход тэнд бол үнэхээр нэг юм одоо театрын орчин тий. За үнэхээр урлагийн орчин ийм л байдаг байх таа гэж дуу алдмаар шүү дээ. Яг бид нар сүүл пост драм гэж ярьж байгаа болохоос тэнд бас пост бол тавигдчихэл байсан. Тэгээд тууштай зам мөрийг гаргасан дээр бол Black Box театрыг зайлшгүй дурдсан. Үнэхээр тэр сэтгэхүйн модерн драмуудыг яг тэр жүжигийн хэлбэрээр нь үнэхээр одоо тэр 3 жил бол тасралтгүй тавьж ингэ танилцуулсан шүү тий. Үнэхээр тэр зүйлээр нь бол бид нэр одоо тэмдэглэж үнэлэх ярих хэрэгтэй байлгүй яах вэ? Дараагийн ярих хэрэгтэй бас нэг юм бол моно жүжигийн төрөлд одоо баясгалан ингээд жүжигч маань бас өөр ингэсэн фестивал бүр хийдэг шүү дээ их орондоо Монголд. Тий, Монголд монодрамын төв баха. Баясагчийн ажилладаг төв маань. Зөвхөн амжилттай яваа. Би соёлын бүтээл сар гээд түүгээр сая 2 жижиг тоглоход нь бас сүүлийнх нь үз ямжсан. Тэгэхэд үнэхээр тэр одоо моно жүжигийг яг тэр зохиолын хүртэл өөрөөсөө бичсэн байна гэж жүжигч нь өөрөө бичээд тэгээд баясагч найруулад ингээд ажилласан 2 бүтээл ингээд харагдчихсан. Үнэхээр ингээд маш энгийн гэхдээ яг цэвэр жүжигчний уран чадвар дээр ингэж тулгуурласан. Тэр жүжигчний уран чадварын олон талт байдлыг тэр нэг 40 минутын хугацаанд илэрхийлж гаргаж байгаа. Яг тэр төрлийнхээ онцлогийг барьсан тийм одоо хөгжил бол харагдаж байна лээ. Тэр юм маань бас л ингээд бид нэр энэ онд бас тэмдэглүүлж ярих. Лагчин сууж жил болгоо яваад 2 жил болгоо явж байгаа лөө. Жил болгон байхаа. Жил болгон бах тий. Тэгэхээр одоо гадагшаа гарсан бол бас энэ моно жүжигүүд Монголоос одоо тэр ажиглагч ялагчийн зоноос гарсан жүжигүүд ажиглагч өөрийнх нь эдит кап гэж жүжиг байна тий. Би театрын галчин гэж жүжиг байна. Эдгээр маань ялж гадагшаа гараад фестивалуудаас ингэж аваад шагналууд авцсан. Ингээд хөгжлийг барьсан биш хатанд явж байгаа. Одоо араас маань харин том театрын жүжигүүд маань гарч эхэлж байна. Сая ирээдүйд л сонсож байгаа. Тий. Тэгээд хөлний чи яриа харахгүй ингээд талаас нь ингээд яриад байгаа. Үнэхээр ингээд би бинийг нөхөж гарч ирэх тий. Тэгээд хүүхдийн жүжиг, нэг хүний жүжиг, хөрмийн жүжиг. Цаанаа дараагийн бүтээл, хувийн театрын бүтээл ингээд тал талаас нь ярьлаа. Тэгвэл одоо яхаарахгүй ингээд хөлний чи ярианаас бас төвчээртэй сонсож байгаа юм байгаа. Тэгвэл харах юм бол манай энэ орчин цагийн драмын урлагийн хөгжил сүүлийн ингээд нэг жилээр л зүгээр нэг хоёлаа ингээд тойроод ярьж байгаа болох юм. Тойроод ярихад л зөвхөн нэг жилийн хүрээнд тойроод ярихад л ийм баялаг түүхүүдийг ингээд тэмдэглэж үлдээсэн улам харагдчихсан. Тэгэхээр энэ маань цаашаа улам том алхах гişгүүр.
харагдаж байгаа юм болов гэж бас судлаач шиг нь бас баяртайгаар бас бодож байна л да. За ашгүй тэгээ 24 он маань ямар ч өнгөрч байгаа жилүүд маань Монголын одоо театрын урлаг тайзны урлагт бол баясарсан, твссэн, хөгжсөн, чанарсан жилүүд үргэлжлэж байна. Тэгээд ирээдүйд гэдэг шиг 25 онд жишээ нь Тэнгэрийн хүчиж Монголын явж фестивалийн нээлттэй тоглолтоор зарлагдсан байна. За Black Box-та театр бол 2025 оноос бас жүжигтэй тоглоно гэсэн шоу байна. Одоо Афро театр маань, Фро театрын орон нутгийн театрууд маань бас шинэ зохиолуудаа тавина гэсэн тийм мэдээлэл шуунууд бол байна. Тэгээд дараа жил сайхан ахаад гоё юм яриалцсан юм хичээлээ да. Тэгээд дараа жил одоо дахиад 1-2 дахин нуулсан тийм одоо бүтээл шинэ тутам бас мэндэлсэн одоо театрын тухайж ярьж байгааг үүсэх болох юм. Магадгүй ирэх жил хоёулаа илүү олон улсын амжилт ярьж магадгүй гэж бодож байна. Тэгээд илүү тийм олон улсын сайхан амжилтаар уулзах ирүүлгийг тавья да. Тэгээд нэг юм хэл захнаад байдаг шиг урлаг спортынхаа маань улсынхаа нэрийг чийж явна да гэж. Одоо тэгээд спортынхан бол ойлгомжтой гэдэг яваа тэгээд байна. Одоо л бид нэг одоо урлагийнхнаа илүү экспортлох дэмжих гадагшны гаргах зээл нэг цаг үе дээр ирчээд байна. Асаа ч цаг үе ирсэн байна. Энэ болохоор уран бүтээлч нар өөрсдөө сайн хөдөлмөрлөөс хичээлээсээ гэдэг бас санал байна. Тэгээд яг одоо би бас судлаач тэр салбарынхаа бас хэлэх гээд байна. Уран бүтээлч ажиллаа хийж байхад судлаач хүмүүст салбар бас дагаж ажиллах хэрэгтэй, давуулж хийх хэрэгтэй. Тэгэхээр бүгд энэ тэмцэн хөгжих, дараагийн түвшинд гарах, илүү мэрэгшил, илүү арга зүй байжуулах тал руугаа амжилтыг бас олоосон байна. Бүтээгээсээ хүсэж байна. Та онд шүүмжүүд маань шүү илүү хөгжөөсэй. Таад маань бүр ингээд шүү сайхан мэдээсэй гэж хүсэе да. Хадаа шүүмжийг бас шүүмжлээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Нанарилагчтай яг одоо үнээр сонсож байгаа сонсогчдод бүгдэнд баярлалаа гэж та бүхэндээ 2025 оны шинэ жилийн мэндийг бүгдэнд хүргье. Сайхан баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье.